Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио 104.5, 84.5 дэлгэн дээр таяагийн цаг мөчөд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин цаашлаад үзэх хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэх Facebook дээр бичээд хайгаарай. Кириллээр бичээд хайгаарай. Тэгэх юм бол яг одоо Улаанбаатарын өглөөд шоу нэвтрүүлэг манд үрстэйгээр танд хүрч байгаа. Радиогийн 2 дугаар студиэс Очро, Эрка, Зая, найруулагч Мизо энэ өглөөний шинэхэн дугаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. Иш чавас. Микч байх. За өнөөдөр нэ одоо манай Эркагийн хөш мэдгээ ер нь минийх байсан юм уу бас? Байсан. Эркагийн хувьд нэг юу болж байгаа шүү. Өнөөдрөөс онцгорж байгаа өдөр яг нөө хөдөө байна одоо байна ой. Хөдөө яваад ирсэн бид даварч тийм байхгүй. Өглөөний мэдээ хүрх амтай орилоод байсан. Зүгээр л орилоод байсан юм дээ. Би зүгээр та гуравтай мэдсэн юм байна гэсэн. Яа одоо ганцаараа сонсогчтойгоо мэндэл. Миний лажима үйцэгч сайхан амар уу та. Яа тэнэстэй. За ингээд Монгол улсад маань дахин нэгэн гайхамшигтай өглөө айлчлан ирсэн байна. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсын өнцөг болон бүрээс бидний хүлээн авч сонсож байгаа нийт монголчуудаа дахин өглөөний мэнд хүргэе. Аялал зугаалгын сар аль хэдийн ирчихсэн хүмүүс аялаад эхэлчихээ. Эхэлсэн. Надаар эхэлсэн шүү дээ. Бүх юм хагарсан шүү дээ надаар. Би ч одоо бүх ойлаа шүү дээ. Би хоёулаа харсан чи гинэг дээш цэгийг байгаа. Чи зүгээр надад би нэг цараас ууж. Эркаг хараад амар гайхаад байна энэ. Өчтөрөөсөө нөө борлсон мэддэхгүйсэн чи. Одоо цайвар фон дээр ороод ирэнгүүт аягүй мэддэг. Ардын фон цайвар юм байна. Хоёрын ард чи цикэр юм биш. Подолк нь бас юу вэ те цагаан. Гэтэ яг хаа хөдөө яваад борлолгүй яг. Энэ хараа гэтээ би цагаан подолкт дэрдэг буруу юм байна те. Гөө хараа фонныхоо өмнө би зүгээр толгоо нисээд шүү дээ. Үгүй шүү дээ. Хүмүүс андуураад байдаг байхгүй цагаан юм өмсгөлээр нөө. Фонныхоо өмнө толгоо. Харин илүү ялгардаг гэдэг үгүй байхгүй. Цагаан юм өмсөнгөө царайгийн дэмжиж өгж ингээ гэрэлтүүлдэг байхгүй. Тэгэхээр нөө хар юм өмсгөл улам мамууга хар харагдана гэсэн үг шүү. Юм хар одоо чихв зүүдэг л буруудлаа те. Жоохон борлоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо на цагаан бодолк ардлын цагаан фон ч чамааг ингээд гэрэлтүүлээд дэмжинэ нэгэ те. Явахгүй. Гөө эн чи ингэж байгаа маа одоо энэ аюулгүй яараа. Энэ ингэсэн байж гараа. Ярихаас өмнө хэлчихэ. Эн чи уг нь сая найруулагч нилээ үзлээ дээ. Гэрэл тавьж үзлээ. Бүр ингээд програм дээрээ хүртэл ингээд цайруулж үзлээ. Одоо хоёр хуулаа яар. Гэрэл тавьчаад байгаа шүү дээ. Битэрээс бүр гэрлийг аваад те. Эркараа бүр гэрэл өгчээд байгаа. Тасаар харагдаад. Яанда одоо хардах болоогүй байна. Дөнгөж эхэлж шүү. 100 дөнгөж эхэлж шүү. Намар жинкэр хар хүн орж ийн. Заяа одоо энэ Эркагийн хараас байх хэрэгтэй. Хараас болоо. Наачаас хар өнгөн дээр имзэг өгж магадгүй. Имзэг шүү дээ. Айгүй имзэг шүү дээ. Би ч нэг тийм хар юмд их дургүй хүн шүү дээ. Өөрөө муу хар юм бэж. За ингээд. Гэтэ миний толгой агаар дээр хийсээд байгаа юм шиг харагдаж байна. Үгүй тэгтээ одоо энэс илүү харлах юм уу? Харлаа шүү дээ. Би одоо зуны хамгийн харалчаад байгаа нь шүү дээ. За одоо би 7-р сард нэмэх 40 хим гарна гэж байна. Би бол энэс нэг 2-3 тонн дахиад харлана. Ямар юм аа? Тооноор буурдъя. Тэр чи одоо нарыг шингээх одоо тийм арга нь тэр байхгүй. Тоон. Одоо хүн одоо энэ амин дэм дотроос одоо Д витаминыг хамгийн их авч явах хэрэгтэй гэж шүү дээ. За. Тэгжээвэл одоо тестостероны даавар одоо айгүй хүндэр ялгардаг гинэ. Тэгээ тэр гоё бор ирчүүчин жиг иршүүд харагдана тийм очтой юм бэл очроо. Чи бид нэг улцсан шар юмнууд одоо борл мэрэг шин яв загсан жав. Би улцсан шар шиг. Улцсан шар биш шүү дээ би чинь. Чи улцсан шар биш юм уу? Би шар биш. Хар биш. Цагаан биш. Юу Монгол өнгөтэй. Жинхэнэ Монгол өнгө. 10 нь юу? Тэр нь ямар өнгө гэдэм бэ? Айлаа харъя да. Тэр Монгол өнгөтэй хүнийг харъя да. Би чамраа хараад л штэ.
За ингэнэ өнөөдрөөс ингэсэн бид нар 2 дугаар студиэс явж эхэлж байгаа. Яг тэр юм мэдзүү гэж мөн бацаа явах гэж байгаа. Тэгж яагаад харин микзик хаалгав дахиад. Олон улсын тий Гэрээ солилцоогоор. гэрээ солилцоогоор сургалтанд суугаа тэгээд өнөөдрөөс эхлүүлэн би энэ одоо микийг хаах уу нээх үү гэдэг одоо эрх надад яг юм нэг Алтан үүрэг. хэд хоног шилжиж байгаа шүү манайхаа тэгээд над руу Баяр үргээ. хов чат руу бичээрэй хэний дуу хоолойг сонсомооргүй тэрийг ч хаагаад явчихна би энэ хоёрыг айгу гонигтай ярихт нь хаа дарна гэж байгаа шүү дээ хааны шуум өгнө энэ хоёрыг айгу инээдтэй ярихт нь гонигийн шуум өгнө Яна. Чи тийм байвал нэрэ болж гин. одоо бол надад голоор нь дастаж орох морох нэрэ асуудалгүй Гэтэ чи хараа яг битүүрийг ярихад гонигийн шуум өгөөд өөрийгөө ярихад хөгжилтэй шуум өгч чадчихвэл өгшөө супер шүү. Чи бүр тэрнтэйгээч бараг учраа олохгүй нэг 2 хоног өнгөрөн шүү. би ч нөө өдсөөр тооны цаг дуусаанач Арай тэгэн шүү. За ингээд өглөөний мэд мэдээж бидэнтэй хамт өглөө гүгтэж байгаа сонсогчдод баярлалаа. Мэдээж хамгийн түрүүнд аялал оюунагч маань өглөөний мэндээ миний хөрхөн дүүнартаа энэ өдрийн ажлын амжилт хүсье. Баярлалаа оюунагч. Энэ өдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хөрхөн дүү найз нартаа ажлын өндөр амжилт хүсье гэж орж ирсэн байна. За hi morning гэж ноёк орж ирсэн болвол сайхан амарсан шүү миний дүү цоглог байна шүү гэж Аярката мэдчилж байна. Байраа солиод сэтгэлийг нь амраачхаа гэж яах вэ? Бас Монгол өнгөтэй шүү гэсэн байна. За мэдээж меншн давлгаанууд бол өрнөж байна. Амжилт хүсье гэж ноёкоос хэлсэн байх шүү. Сайхна morning гэж орж ирсэн байна. Яг одоо харин өргөжлүүлээд меншн давлгаанд хэдүүл орж ирье. Меншн давлгаа зүрхэн давлгаанд нэгдээд бидэнтэй хамт өглөө гугтаж байгаа гэдгээ та бүхэн харуулад бидэнд мэдрүүлээд өгөөрэй. Тэгэх юм бол хідүүлэхнээ биш олоола бөөнөрөө бултаараа гэдгийг бид мэдэрдэг байгаа шүү. Тийм байгаа шүү. За манай сайхна найз маань бас өнөөдөр бол айгүй эртсэрсэн байна. Баяр хүргэе. Ангараг ороод ирлээ. Дархнаас мэдчлээ хүүхдүүдээ гинэ. Сайн та сайн байна уу? Дархнаас мэдчилж байгаа ангараг. За ангарагт би бас айгүй тийм үү. Ангарагт би айгүй баярлаад байгаа шүү дээ. Аль дээрээс амар жок ярьж өгсөн. Тэрийг нь би яг тастаад одоо рил болгохгүй монтажлж байгаа. Тун удахгүй ангараг минь өөрийнхөө дуу хоолойг өөрийнхөө комеди ярьж байгаа бичлэгээ тийм ээ. Уцаа комеди ярьж байгаа бичлэгээ тун удахгүй бас манай эпирээр сонсох байхаа гэж бодож байна тийм ээ. Бүх юм очроогийн гацсан чинь зүгээр яавал чиг яасан юм биш үү. Хүний дотоод гоо үзэсгэлэнгийн тухай ярьсан шүү дээ тийм ээ. Амар гоё. Тийм гэсэн. Одоо би тэрийг одоо сонсч гэсэн чинь ярьж өгөхгүй лээ. Тий, чи заавал рилээс үзсэн. Одоо өөр арга байхгүй тэгээд рил дээрээ бүр жүжигчлэн тоглолттой гэсэн шүү дээ. Тийм үү. Тэгээ гол дүрд нь чамайг тоглоно гэдэг лээ. Би заяа руу харах гэхний сан ингээд хөзөө хөшөөд байгаа юм. Энэ юу гэнэ? Алтан чимээс үхээ өглөөний мэндэ гэсэн бол ангараг маань яг тухайн рилээ хийхдээ намайг меншн хийчихэрэг гинэ. За тэгээд. Гэхдээ чи яаж ойлгох вэ? Энд чинь зүгээр л меншн хичээгээрээ хаа гэж юм шиг. Хийчээ. Би анс меншн хичээгээрээ хаа гэдэг. Ер нь техникийн ардаа сууж яхад баг тохирсон хүн байгаа. Би ер нь амар юм төсөөлөн бодох чадвартай юм аа. Би нөгөө меншн гэдэг үгээ айгу буруу хэлээдсэн штэ. Тэнгүүд ангараг намайг нөгөө яг одоо очроо биш меншн гэд нэр хожлоод нэрлэлсэн байна гэж бодож байгаа байхгүй. Меншн хичээгээрээ хаа гэд намайг хэлж байгаа шүү дээ. Амар сонин төсөөлж байгаа. Энэ бол all thinking. Энэ бол all гоё. Наач гоё идэв шүү. Харин тийм ээ. Чи хаана вэ? Эка дуулаач. Чи яг дэлгэцээр юу дуулах вэ? Дуулаач, дуул гэдэг. Юу гоё дуулах юм бэлээ. Ингээд дуулаач гэдэг ангараг чамаг хөхөж. Юу дуулмал вэ одоо? Энэ ямар хөндлөө орж иж байна. Яг би гоё дуулдаг нь үнэн. Тэгээ энэ ангараг миний дуун дуртай нь үнэн. Гэхдээ гинт ингмээргүй байна ангараг. Америкаас хүмүүс гоё дуулдаг гэж байдаг юм байна. Би энэ хажуудлынхаа өмнөрөө хараа яриад иждэг. За оюунах шиг нэ. Үгүй оюунах шиг. Мицүү толгойд өгцсөн. Яа би хоёрын дууг давж гарч чадахгүй штэ. За оюунах шиг нэ. Нэг зүйл асуух гэсэн юм аа. Би мицүү бид нар мицүүг харж болох уу? Нэг хөөхөн байт юм шиг санагдаад байх юм аа. Энэ ингэдэм юм аа. Хөмсөг болсон гинэ. Энэ ингэдэг радиогийн яг нууц байдаг байхгүй юу? Чи радиогийн ингээ харуулчих гэж байна. Үгүй ингэдэг. Энэ хүн бол тэ нүд хөмсөг үс би хаа одоо тенс менс тоглох спорт тэр бүх биг гэдэг нэг юм философи байдаг шүү дээ. Тэр нь бүгдээрээ бүрдсэхгүй. За тэгээ одоо мизүү чи юм юм.
Уул нь спортын хүн байхгүй юу? Яг нөгөө нэг волейболоор ингээд бас тийм, мастер, төлөвлөдөг ийм хүн байлаа шүү дээ. Тэгээд мастер байлаа. За тэгэхээр гол асуудал нь ийм үү. Волейболын багш нь юу гэж зааж өгдөг гэсэн гэж. Манай Монгол энэ биеийн тамирын багш нарын хамгийн ихэн зааж өгдөг юм юу гэж. Хэрхэн он авах уу, хэрхэн багаар тоглох уу, хэрхэн бие хөгжүүлэх үү биш. Гой харагдаж цохино гэдэг байгаа байхгүй. Тэр цохихдоо л гой харагдах хэрэгтэй. Моморч ирээл ингээд амар гой харагдаад бөмбөгн торонд ойсон ч хамаагүй. Тэр миг оноо 4 5 6 7 8 9 10 дахь асуудал. Тенс тоглохдоо бүр яг тэг зохиод. Тэ харин тийм нүдээ ингэж хайрын хацаар хангаж. Маачра. 80-д Чулуун Баяр өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Ядам Сүрэн Туяа бас өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Энэ хоёр өстө нөгөө нэг яста боолоор оролцож өстө нэрэ болохоо байх вэ дээ гэж би сануулад эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Ингээд эхний болон захидал ирлээ. Захиа бичдэг хуучны үед алдаатай үг байдаггүй байсан бол цахим ертөнцид өнөөдөр зөв бичдэг хүн ховор болж. Алдаагүй үгтэй ад жаргалын захиаг хайртай хүмүүстэй түгээгээрэй. Алдаагүй бичдэг аз жаргалын захиаг хайртай хүмүүстэй түгээх захидал ирлээ болон маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр захидал ирлээ болонгаар маш олон захидлууд бидэнд ирсэн. Бас бид маш олон захидлуудыг хайж бас сонсогчдод хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгэд хайж гэдэг нь ямар учиртай вэ гэхээр өмнө нь бидэнд иржсэн сонсогчдын захидлуудыг бид зэрэгэн бас дахин уншиж хүргэхээр болж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ мэтчлэн захидлууд бол араараасаа хөвөрсөөрэй. Тэгэд захидал гэдэг чинь очроогийн хилж байгаагаар хүний сэтгэлийг уудалдаг. Цаас үзэг хоёр нийлүүлэх нь зүгээр ингээ өөдөөс нь хараад юм хэлэхээс илүү их мэдрэмжийг түүндээ буулгаж тухайн хүндээ зориулалт гаргаж өгдөгөө гэж хэлсэн. Очроо юу? Очроо хэлсэн. Би ч бас хаяа ухаантай бас их айтайхан үг хэлсэн. Хоёр намайг тэнэг л гэж бодоод байдаг. Тэндээс би ч бас зүгээр тойрыг инээлх гээл зориу тэнэг байгаад байдаг шүү. Тэс би ч бас гайгүй ухаантай шүү. Үгүй захирал ингэ хэлсэн юм аа очроод. Захирал нэг очроод ингэ хэлсэн. Манай эфирт одоо ингэ нэг жоохон тийм тэнэг дүр хэрэгтэй байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ би яг тэнцэх юм байна гэж ороод ирсэн. Гой захааны уянгалж ах чинь байна. Өө тийш дээ. Одоо хэдүүлээ яг захаан дээр үл хэдүүлээ хагас галзуу байдлаасаа гарцгаа тийм ээ. Орой тий. Хагас галзуу байдлаасаа. Тэгээд ингэхээр энэ тэндгүү ер нь нөгөө за одоо ямар нэгэн баяр ёслол боллоо гэж хамгийн түрүүнд авдаг арга хэмжээч гэдэг юм уу байгууллагаас зохион байгуулдаг зүйл захидлын тийм аян өрнөд юм байна. Тэгнь. Хүүхдүүдтэй захидал бичих, аав ээжтэй захидал бичих, хайртай хүндээ захидал бичих, хин нэгэнд зориулж эсвэл өөртөө зориулж захидал бичих гэдэг тэмцээн уралдаан хүртэл агиох зохион байгуулагдсан юм байна л да. Тэгээ яг ингээ хайгаад үзсэн чинь зөндөө олон тийм уралдаан тэмцээнүүд бас бэдэм байна. Байлгүй байна. Тэрнээс гадна хин нэгэндээ зориулсан захидлаа нөгөө хүндээ хүргэж чадахгүй учраас хин нэгний сэтгэлээ шингээсэн постны доорч гэдэг юм одоо нөгөө сошиал хөгжсөн учраас цаасан дээр бичгээс илүүтэйгээр постны доор бас ингээ бичээд үлдээсэн захидлууд хаасаагүй байд юм байна. Харин зарим хүн яг энэ бидний яриад байгаа тэмцээн уралдаанд зориулсан захидал дээр бичихтэй ингээд өөртөө бичиж байгаа юм. Постныхан доор комент хэсгээр бичиж байгаа. Давхар цаасаар бичсэн зураг хүртэл ингээ хавсаргаад зориулт гаргаад явуулдаг. Ийм бүр чин сэтгэлийн зүйлүүд болоод хөвөрдөм байна. Яах аргагүй утсан дээрээ бичсэн ч гэсэн түүнээсээ өмнө цаасан дээр бичдэг юм байна захидлаа. Тийм ч учраас захидал гэдэг нь онцгой байдгаа гэсэн үг байхгүй юу? Очрог харуулж байгаа тий. Юу за одоо ийг орж ирж штэ. Хоёр одоо орж ирж. Захаа айгуу чухал. Ер нь одоо байгууллагууд байгаа сте. Одоо ер нь ажилчдынхаа дотоод гэсэн үгүй дотоод гэж штэ. Яасан би одоо гайхаа. Тэр дотоод мөн чанарыг нь үнэхээр ил гаргаж сонсхийг хүсвэл ер нь захааны уралдаан бичих хэрэгтэй. Одоо манай захирал хэрвээ сонсч ивэл тийм ээ. Бид эдээс яг ягс. Энэ очроо. Ягс. Захирлынхаа талаар та юу бодож явдаг? Ягс бэ. Захааны уралдаан явцаа. Ягс. Тэгвэл тэр шууд эрка дөрүүлнэ. Би зүгээр одоо би бол зүгээр видеоны уралдаанд л явуулвал одоо юу ингэс те. Тийм ээ. Ажилтгээр те. Түүнийгээ бол тэгээ яаж хийж байгаа л буулгаж болно шүү дээ. Тийм ээ болно. Таач гэсэндээ захидал ирлээ буланд зориулаад хин нэгэнд сэтгэлээ шингэн битсэн захидлаа
бидэнд илгээх боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай Facebook хуудас маань гарч ирэн тухайн хуудасны мессенжер хэсэгт та захлаа бидэнд илгээгээрэй. Мөн зургийг аваад явуулж болно. Өөрөөр шивдсэн байж болно тийм. Болно. Мөн өөрийн биеэр захлаа бидэнд авчирж ирж өгөөд түүхээ бас бидэнтэй хуваалцаж болно. За мөн захлаа ингээд бидэнд авчирж өгөхөөс гадна энэ захлын эзэнтэй холбогдоод өгөөч гэдэг бас жижигхэн нэмэлт гуйлтайдаг ч гэсэндээ биднээс бас хөсөж олоо шүү. Тэгхийн болоод бид тусгаж өгнө гэдэг энэ дашрамт хэлье. Зайгаас тойроос одоо ингээд нэг хүнээс өнийг уурлалцсан бай зөө. За. Тэгээ тэр хүн рүү ингээд миний энэ захааг ингээд гой уншиж өгөөд шууд эфир дээрээ залгаж өгөөд те. Тэгээд гой уучлалт гуйж мөөж бүр ингээд битэрийг эвлэрүүлээд өгөөч тэргүүл яах. Очроо тэр үргийг гүйцэтгсэн байгаа. Очроо дандаа уучлалтан дээр явж байгаа шүү дээ. Тийм үү. За тэгвэл нөгөө талдаа манайхаа хин нэгэнтэй хитрхи эв нэгдэлтэй байгаад маргамаараа хөл эрка дээр. Би зүгээр эвдрүүлээд байгаа. Зүгээр эвдэлчихэд гэрээс. За тэгээ Ахмад буурлуудтай нялхчуудтай зориулж юм хүрэхээр бол тэр чинь би хариуцсан байгаа. За хариуцсан. Тэгээ бүгд ер нь ингээд тусдаа юм хариуцсан. Миний хариуцсан жоох юмгүй. Зүгээр хагаралтуулж зүгээр хагаралтуулё. Тэр яг хагарал гиснээс тэр яг нөө яаж хагалах юм? Хүн байгаа өстэй. Зүгээр тоглоом тоглоулдаг байцаа. Хооронд би ясайнаа. Ийм нэг тоглоом яатсан байлаа манайхаа их сонио. Яг энэ дээр нэг юм нөө хэрэлддэг тоглоом гэсэн. Картын тоглоом. Бити балаар. Гүгөө тэгэнгүүтээ ингэзээ. Эргэ зогоос юм. Хэрүүл гэдэг зүйлийг байгаастай нэг тал та. Хэрүүл гэдэг зүйлийг ингээ мэтгэлцэн шиг болгоод өчтөр хүртэл би нэг хүнтэй доор ярьсан байхгүй. Мэтгэлцэн болгоод тэгээ тэндээсээ нэг нэгнээс юм сурдаг. Хэрүүл бол зүгээр л үзэл бодлоо ингээд хуалцах мэтгэлцэн болгож байгаа байхгүй. Тэгэнгүүт тэндээсээ амар ингээ юмнуу суралдаг. Агүй бас хүмүүс сонь юм гарах юм аа. Тэр юу хэрүүл гаргана гэснээс хэрүүлийг намжаадаг аргуудыг би амар их сонирхол судалтай. Судлаад ах чи байх та. Сонирхоод энд байвал айгүйх анзаараад ингээл те юу гэдгийг судалгааны ажил. Судлаад ах юу байх те одоо. Болиулах аргыг судлаад байгаа юм уу? Болиулах юм. Хэрүүлийг болиулах. Би чамайг хэрэлдүүлгийн судлаа. Үгүй. Харин тэгээд би ийм одоо захааг нь авчвал одоо хэрэлдүүлгийг сурах даа гэж хэлэх гээд байхгүй. Ингэдэм байх нөө. Хэрэлдэхтэй заяа. Ингээд эхнэр нь та гэдэг үг ашиглах юм бол хэрүүл гарах магадлал айгүй буурд юм байна. Тэгээд хөө гэдэг үг залгачвал хэрүүл хизээч болдог үг шүү дээ. Харин чи хуцаа хөө гэвэл тэгэл дуусаа. Ямар ч хэрүүл үргэлжлэхгүй. Наадах чи одоо хэрэгжүүлээд энэ баахан төрийн албаныхан байгаа дээ. Төрийн албанд ажилладаг манай найзууд одоо энэ бодлогоор дээрээс нь одоо хэрэгжүүл гэж хэлсэн юм яасан. Зөөлдөг гэдэг одоо баахан төрийн албан дотор тийм ээ хөө гэж. Копи аваадаг хөө гэдэг. Чи шинээр орж ирсэн чи нэг юм аваадаг хөө. Нэг тийм хөө соёл нөгөө тэр гуцаа хөө гэдэг. Чадахгүй хөө өдр гэх тийм ямар ч хэрүүл болохгүй мөг. За бид нар чи захиан дээр явж байгаа тийм ээ. Тэгээд тоглог өглөөний мэндэ баярлалаа хайртай шүү гэд анхнаас даваас өрөн баяр маань мө өглөөний мэнд гээд мянган баярлалаа чи ах маань тус мэндэлсэн байна. Энэ хоёр бүр аав нэрсэн хүүхдүүд шиг дуу ороод очроо инээ дээр гошхороод жигтэйхэн байх ч нэ гэж. Та намайг парвук гэж одоо юу? Та намайг буудаж идэх хүсээ хадаад бүр одоо жааш. Буудаж ид. Нэрээ яг одоо буудаж шүү. Буудах юм билээ. Нэг удаа профайлын зурган дээр бүр ингээд би том буу барьсан юм зургтай байсан юм чи. Тийм үү. Хөлдөө мөрний хэмжээтэй зайв аваад ингээд зогссон. Нөхрөө дагаад энэ хүн буудаг ч гэж магадгүй. Хоёр ер нь туяагчтай яг амьдаар нь уулзж үтсэн юм уу? Жигхэн туяагч дээр чинь ходи ихгүй. Тийм үү. Тий. Ямар юм аа? Ходи юу ч их судахтай юм бөө мэд. Гэтэ гой сонсогдоод байна. Харин сонсогдоод ходи ихгүй. Яа юу ч юм бөө мэд. За ингээд туяагч ходийн сууж байгаа. Одоо туяагч ходийн үнэхээр боролцсон хөдий шиг сууж. Хөдөө шиг. Үгүй хөдөө биш хөдий шиг сууж байгаа байхгүй. За нэрээ бас нэг боломж нь юу гэхээр За. Яг одоо радиогийн шууд эфирээр 9986 1045 9986 1045 дугаараар холбогдож орж ирээд бичсэн ингээд загтал байдаг болвол радиогоор бас уншиж болох болно шүү гэдгийг нь хэлмээр санагдлаа. За өөрийнхөө хоолоогоор. Өөрийнхөө хоолоогоор. За тэгээ загталтай холбоотой ямар нэгэн дурсамж явах юм бол та бүхэн дурсамжаа бас сэдрээгээд бидэнтэй холбогдоорой гэж хүсэж байна. Тэгээд бас хинээр уншуулмаар байгаагаа бас ингээд бүр ингээд заагаад явуулах гоё юм тий. Би өнөөдөр л муудалцмаараа нэрка гэдээ ороод ирж
Тий. Энэ захиагаа би Эркагаар уншуулмаар байна гэд ингээ явуулчвал тэр захиа гоё утгаа алдаатай гоё болно шүү дээ. Яа. Уншуулвал. Гэхдээ яалтчгүй би тий. одоо энэ Эркагаа харахаар ингээ инээд хүрээд идэг байхгүй. Яагаад вэ? Гэхдээ ер нь тий. Цалин орохоор инээд чи өрнө. Эрка Намаа гараар инээд өрнө. За яг харахаар ингээд уур бишээш хайр хүрээд идэг юм аавс. Эмэгтэй. Эрка харахаар яагаад инээд хүрдэг гэж одоо шинэ гэж яахгүй өнөө өглөө ингээ ирж штэ. Тэгээ өнөө өглөө наад чи хийх гэсэн нэг ажил байсан байхгүй энэ ч. За. Тэрийг одоо түр болио гэсэн чи хиймээр ах чинь өтер гэдэг. Тэр лаг нэг инээдтэй санагдаад. Намаг хараа эфирлэгөө орох гээд би ингээд амар бэлдсэн догтлцсон ингээ те. Яг орох юмсан гэдэг би бүр босдоо орноосоо босдоо боддог байхгүй. За өглөө эфиртээ ороод нэг те 5 минут 10 минут нэг сонсогч нарын гоё мэдээлэл хаачих таатар гэх те. Айгуу сэп хийгээл боссон чинь Мизү очроо хоёр нийлж байгаа нэг тийм хогийн мэдээ дуулгаж илээ надад. Өнөөдөр Эрка өнөөдөр орохгүй шүү. Бид нар 2 дугаар эфирээс явах болохоор бэлдэх юм байна. За яриа. За. Юу наа очроо тэр дууж байгаа нь сураад авсан. За. Захиараа орё тийм ээ. Захин дээр явж байгаа тийм. Захидал руугаа орохоос өмнө би бас нэг захидалтай холбоотой сонирхолтой мэдээллүүдээс хүргэе гэж бодсон байхгүй юу? Тэгээд тэр талаар юу гарч ирж байгаа вэ гэхээр нөгөө Фрэнд цуврал агааш найзууд цуврал. Найзууд цувралын 2 жүжигчний талаарх тэгээ бүр тэрний захидалтай холбоотой мэдээлэл би олж харсан. Өчигдрийн цоо шинэх мэдээлэл шүү. Заяа. Хоорондоо захиа өчдөг гэсэн юм байна та. За энэ мэдээлэл хүргэе заяа. Холливуудын алдарч жүжигчин Jennifer Aniston найзууд цувралын хамтран тоглогч дотны найз Matthew Perry олон жилийн өмнө бичсэн хувийн захидал. Хувийн захидлыг дуудлага худалдаанд энэ микрофоныг хааж байгаач худалдаанд оруулах гэж байгааг мэдээд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн гинэ. За мэдээллийн дагуу энэ захидал Matthew Perry-гийн бусад хувийн эд зүйлсийн хамт худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа юм байна. Харин Aniston энэ тухай мэдсэн даруйда жүжигчний өв хөрөнгийг хариуцаж байгаа хүмүүстэй холбогдсон захидлыг жагсаалтаас хасахыг шаардсан гинэ. Жүжигчний хувийн дурсамжийг худалдах ёсгүй гэж үзэж байгаа юм байна. Jennifer Aniston ойр дотны хүндээ зориулж чин сэтгэлээсээ бичсэн үгсийн суглуулгын эд зүйл мэд олон нийтэд худалдаг гэж байгаад бол зочирдон ийхүү албан ёсны мэдээлэл хийгээд байгаа юм байна. За түүний хувьд бол ийм төрлийн захидал фэнүүдийн сонирхол татах дурсгалт зүйл биш. Харин хоёр хүний хооронд үлдэх ёстой хувийн сэтгэл хөдлөлтөй дурсамж гэж үзэж байгаа юм байна. Гэтэл яг одоо Matthew Perry-гийн асран хамгаалагчдын хувьд гэх юм бол жүжигчний эдэлж хэрэгжүүлсэн зүйлийг нь бол дуудлага худалдаагаар ингээд зарах гад тэр дотор нь Aniston-тай ингэж харилцаж исэн юун захидал нагаа энийг ч гэсэндээ дуудлага худалдаанд оруулна гэсэн байгаа. Энэ дэхтэй амар онцгүй байхгүй. Яг тэгэхээр Matthew Perry чи өөрөө амар сэтгэл гутралаар гэдэг ер нь бол ертөнцийн мөнх усыг үзүүлэхдээ айгүй тийм онцгүй явсан шүү дээ. Тэгээ хүмүүсийн дурсамжинд уул нь бол мань хүн бол амар гой дүрүү ягаад идэг. Хүмүүс айгүй гоёор дурсдаг. Гэхдээ Chandler шүү дээ. Тийм нөгөө тэгээд ерөөсөө айгүй том ийм сэтгэл гутралаар ингээд маш олон жил явцсан байхгүй. Тэгээд сүүлд хөрх юмтай амиа ийгүүтгээд ингээд ертөнцийн мөнх усыг үзүүлсэн шүү дээ. Тэгэд ингэж байгаа хүний одоо юмыг нь буцаад заарж одоо орлого олно гэдэг чинь мэдэхгүй. Энэ гэр бүлийнх нь л хэлгээд бодоо. Тийм. Асран хамгаалагчтай гэж яахгүй. Тэгээ яг энэ би бүр бослог гарах мар санагчлаа. Jennifer Aniston-тай нийлээд хувьд бол маш их эсэргүүцэж байгаа байхгүй юу? Энэ захидал гэдэг зүйл чинь тэр тухайн хүний идэл хэрэгсэл биш ээ. Зөвхөн тэр захидалд өгч авж байгаа хоёр хүний хооронд байгаа дурсамж чин сэтгэлийн яриа байгаахад чинь яагаад ингэж эд хэрэгсэн шиг зар нь үрнэ гэж яригадаад байгаа юм бэ гэдэг дээр үнэхээр бухимдаад өчигдөр дургуутслаа бол илэрхийлсэн мэдээллийг бол хийгээд байгаа юм байлээ. Тэгэхээр захидал нь бол ил гарахгүй л ахал да. Гэхдээ ер нь яаж ч бодсон захидал гэдэг зүйл бол эд материал биш байхгүй юу? Эд хөрөнгө биш байхгүй юу? Захидал айгу имзэг юм байгаа шүү дээ, тий. Чин сэтгэлийн хоорондын тэр хүний захидал зөвхөн өгч авч байгаа хүний хоорондын харилцаа л байгаа байхгүй юу? Би захиа бичтгүүдээ баярлж байна одоо. Тий. Гэхдээ тий гэж юу? Энэ угаасаа бичээд чинь шал дэмий юм бичээ. Тэгээ дараа нь дөрийг уушаж ичиж өгөх гээд устгуулах гээд очроо устгах шаардж байна гэд хөвлийн баг. Захиаг нь хурааж авах гээд байгаа юм уу? Өөрөө устгуулах гэдэг шүү дээ. Устгуулах ч юу байх вэ? Ямар ч заруулахгүй олон нийтэд мэдүүлэхгүй л гэдэг байгаа байхгүй юу? Яг гоо тэгээд зарагдлаа гэд олон нийтэд мэдэгдэнэ гэсэн үг бичлэх л та тий. Уул нь бол. Авж байгаа хүнд нь л очихгүй л үү? Авж байгаа хүн нь аваад тэгээд өөрөө авсан учраас мэдлэн тэнд хүнд ирчихэж байгаа. Тэгээд тэрийгээр задлж мадлаад ингээд ашиг хонжоо холох гээд тий. Яг ийм зүйлүүд бол бас болох л ахал та. Бас нэг дахиад нэг өөр сонирхолтой мэдээлэл олж ирсэн заа юу. За. Сайн уу хайрт минь. Энэ захидал чамд минь очих хэсгийг мэдэхгүй байна. Манай эхнэрийн надад бичсэн дахиад уншихгүй шүү олон нийтэд.
Энэ захидал чамд очих хэсгийг мэдэх. Өө хаана явж ил энэ микан хаачаач. Энэ захидал чамд минь очих хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ бичгүй байж чадсангүй чи минь сайн биздэй гисэн бурайд цэргийн захидал хүүрнэ. Монгол улс Оросын улбаны улсын төргийн тэргүүний хамтын шийдвэрээр 2025 оны 5 дугаар сараас эхлэн хамтарсан хайгуулын экспедиц халахын голын байлдаа явагдсан газар орон болох Дорнод аймгийн халах гол суманд дайны халуун фронтод халуун ам бүлээн цусаар зориулсан баатарлаг цэргүүдийн шарилын үлдцийг илрүүлэхээр болол ажиллаж байгаа юм байна. Энэ цаг үед 3 дахь хайгуулын экспедиц ажиллаж байгаа үед Оросын бурайд цэргийн хайртай гэргийдээ бичсэн захидлыг олсон. Ийм мэдээ дуулсан байгаа юм байна. Тухайн захидал яг түрүүний миний эхэлсэн шиг эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Мэдээж 87 жилийн газрын хөрсөнд байсан учраас хүний гар хүрэх төдийдээ захидал нь бол намрын шарилсан навч шиг ингээл шууд урагдаалаа гэсэн үг. За Оросын шинжээчид мэрэгжлийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар задалж, уншиж, хэнийг болохыг нь тодруулаад бүр ач охин нь улаан уд хотноо амьдарч байгаа гэдгийг нь олж мэдээд дайны талбарт босоогоороо мөнхөрсөн зориг дэрийн захидал хожимч гэсэн эзэндээ хүрсэн гайхалтай түүх одоо орчин үед биелээ болоод явж байгаа юм. Эзэндээ хүрж байгаа болов хүүхдэд нь очиж байгаа юм. Үр хүүхдэд нь л хүрж байгаа гэсэн үг байхгүй энэ гэсэндээ. Одоо ч амьд байна гэж байхгүй. Байхгүй шүү дээ. Тийм. Хайртай хүн те. Тийм. Хайртай хүнийхэн үр хүүхдэд нь ингээд хүрч байгаа ингээд явдал болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр халах голын дайны үеэр өнгөрсөн. За цэргүүдийн маань захидал одоо ингээд хэрвээ олдох юм бол эддтэй ингээд хүрээд явж байгаа юм байна. Хүрээд явах үүргийг нь хайгуулын байгийнхан ажиллаж байгаа юм байна. За. За ийм сонирхолтой сони юм байна те. Өчигдөр би захидалтай холбоотой олж хараад ямар сони юм бэ гэж бас бодлоо. Яста цэргүүд нэрээ айгүй их захиа авчдаг байсан юм шиг байгаа те. Тийм шүү дээ. Олонх нь явж чадахгүй те. Тийм тэгээ цээжиндээ хадгалж байгаа юм байгаа. Ямар сандал энэ захидал очих хэсгийг нь мэдэхгүй байх гэж сууж чад шиний байж те. За комментуудыг хүргээд захидал руугаа оръё. За тэгээ. За очроо. За коммент. За. Уншаа тийм үү. За манай ойногч. За би харж байна. Эрка сайн уу? Сайн явж ирвүү гэсэн байна. Даваасрын баярагчтай өчигдөр мэдлээг өөлөө. Игчээ сайн явж ирсэн дүүн. Нилээ сайхан аялаад ирсэн. Өчигдөр тэрний тухай ярьсан байгаа. Та сонирхол сонсороо өчигдрийн тухай ухраагаад үзье. Хоёрч анхудаа монголоор өччихсэн тийм ээ те. Ходи гэх те. Тий. Намайг ирэхээр буцаад ингээ нэг сайн хүн болох хүсэл нэгэд бадарж байгаа байхгүй. Намайг байгаа болохоор хаалт тавьчихж байгаа юм байна шүү дээ. Чамааг байгаа болохоор ингээ хичээх хүсэл урам зориг нэг унтраад англиар шууд ингээ латинаар галиглаад гусаад байгаа байхгүй. Гүг англиар бичээд. Англиар бичээд байгаа маа. Ямар англиар? Англиар бичээд байгаа. Бүр англи өгүүлбэрээр болтой юу. Тэгээ тэрийг манай очроо тэрийг орчуулна гэж байгаа. Би орчуулж байгаа. За дараагийн коммент нь. Өглөөний минь гэж төр баяр ах маань гэсэн байна. За лажим оюун цэг ихч маань өнөөдөр миний дүүнэр дуута хуурта байна шүү. Гоёо гэсэн байна. За тэгээ үргэлжлүүлээд сэтгэлээсээ хэлэх зүйл зөндөө харин загтал харин надад байхгүй байх юм аа. Миний сайхан сэтгэлтэй найз нар нь надад дахин хэлдэг үг. Миний найз цоглог шүү. Чи хүнд зүйлээ хайжээ. Одоо чи хийж чадна гэж хэлдэг юм аа гэсэн байна. За тэгээд ядамсрын туяагч маань англиар бичээ тэрийг очроо орчуулдаг гэсэн чинь илгээ хөршиж савунд Нойко бас англи үг оруулаад ирэх юм. Чи хөөе. Чи Нойкогийн англи. Чи хөөе хүний. Одоо байж л да Нойкогийн англи хэлийг орчуулах гэж байна шүү дээ. Grammar angle hell гэдэг. Би туяагчаараа би хилтэй устаа хүн шүүгээ бичсэн байгааг нь би баг хараа. Би хилтэй амтаа гэж одоо баг унших гэдэг. Таны үнэртэй ус чинь ямар үнэртэй ус юм шал өөр юм байна. Бас хилтэй юм байна үнэртэй ус. Самсан бэ гэж. За би одоо манай өглөөний шоунд хаяглагдаж ирж ирсэн. Энэ ямар орой уншигдж байна. Гялс уншия те. Яагаад байгаа юм бэ? Болоогүй шүү дээ. Хаяглагдаж ирсэн сонсогчийн захидлыг дахин яг энэ захидал ирлээ булангаараа хүргье гэж бодож байна. За. Би ч одоо захидал уншихаар өөрчөө. Үнэтэй хүн бас цаанаасаа л өөртөө юм боогоо. Боож мооцсон. Баант гэж гараад ирсэн байх шиг. Айгүй нэг юм чамба. Манай хөрөл зүгээр кермалаас кермалаа тэг олохгүй те хаана хийснэ болох. Айгүй л тал малын гарч ирж байна. Талын гаргаж ирж байсан. Үлдсний маргааш гэж. Яана болооч та нар 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бичсэн захиа шүү. За 2 дугаар сарын 20. За. Захидал доторх захидал. Пүүх.
Сайн байна уу? Гэр бүлийн радиогийн хамт олон бүх олон сонсогчид гэр бүлийн гишүүдтэй шинэ өглөөний мэндийг хүргэе. Ажлын амжилт хүсье. Өглөө бүр ингэж мэдчлээд шоунд оролцдог буян дэлгэрж явцмаа гихч нь байна. Өнөөдөр та нартай захидал илгээж сэтгэлийн зовлонгоо хуваалцах гэсэн юм. Олон жил өнгөрсөн ч одоо хിവэр байдаг үйл явдлууд үргэлж нүдэнд минь харагдаад сэтгэл эмзэглэн суудаг. Сайхан хани минь бурханд бутсан өдөр жил бүрийн 2 дугаар сар тохиодгоо. Уйтар гонигт энэ өдөрт зориулан уй гашуут өгүүд унших захидалд дурддагдж буй. Тэртех 2013 оны 3 дугаар сарын 8 дөхөж байхад Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс үрдээ бичих ээжийн захидал сэдвт захидлын уралдаан зарлагдсан юм. Олон өдөр охин минь ээж та телевизэд нэг сайхан захиа бичээч гэж хүсснээр захидал бичигдсэн түүхтэй. Захиагаа дахин уншилгүй их удаан хугацаа өнгөрчээ. Нандинаж хадгалсан захидлаа одоо л салхилуулж сонсогч олон та нартайгаа хамтдаа нэг сонсё гэсэн байна. 3 дугаар сарын 8-ны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарласан уралдаанд зориулан бичв. Үрдээ бичих ээжийн захидал уралдаан. Үгээ хэлж амжаагүй ээжүүдэд үзгээр бичих боломж олгосон үндэсний телевизийн хамт олондоо үнэн сэтгэлээсээ талархаж үргэлж та нарын минь үйл ажил бүхэн чинь үйлс өөдрөг байж амьдралтай над жаргалаар дүүрэн байхын ашид мөнхийн бэлэгт өрөөлийг дэвшүүлэн мэдчлээ. Баярлалаа та бүхэндээ. Үрдээ бичсэн захидал. Сэгсгэрч гисэн ээж минь, симхийч гисэн гэр минь, хартын зүрэг. Сайн байна уу миний хайртай хүү? Ээж нь хүүдээ энэ хорвогийн эрхэм жаргалан эрүүл их эрдэм ажлын амжилт ад жаргал амар амгалангийн дээдийг хүсэн мэдчилье. Миний хүү хүний нутгаас ээжтэйгээ уцаар ярьж амар мэндэ мэдэлцгээс уулзах өдрөө хэлж мэдэхгүй. Ээж нь хүүгээ хүлээж суудаг шиг хүмүн ээжтэй ирэх гэж хүсчил байгаа да. Бурхан ээжт нь халамжтай сайн хайртай хідэн үрсийг минь бэлэг болгон өгсөн болохоор ээж нь үрээрээ бахархах хорвоогийн баян ээж болсондоо бурхандаа талархъя. Одоо та нар минь өсөж том болоод олон тийшээгээ амьдралын эрхээр алс голын хүний нутгийг хүртэл зориод явчихлаа. Аав ээж хоёр нь та нарыгаа өсгөж амьдралд хүргэх гэж тэмцэж зүтгэж явсаар эрч хүчтэй, эр зоригтой цэл залуу нас минь аль хэдийн ард хоцоржээ. Аав нь бие өвдөж зовсон он жилүүдэд амьдралынхаа хамгийн сүүлийн мөч хүртэл та нартайгаа уулзаж сэтгэлийн үгээ хэлэх гэж хүлээсээр уулзаж чадалгүй хорвоогийн мөнх босыг үтсэндээ хүн бүрийн даван туулдаг энэ даваа одоо ээжт нь ойрхон болжээ. Ээж нь амьдралынхаа туулсан жаргал зовлонгоос амжиж хэлээгүй үгээ хэлж үзгээр бичиж баршгүй хичнээн их дурсамж байгаач аавыг нь дурсаж сэтгэлдээ үлдээсэн хідэн үгээ энд сэрүүлэн бичиж сэтгэлийн зовлонгоо хүүтэйгээ хуваалцгаая. Гашуудлын дуйл. Дээшээ тэнгэр хоол, доошоо газар хатуу. Тэр нэг өдөр 2012 оны 2 дугаар сарын 8. Тэнгэрийн нараа холдчих шиг болсон. Хайртай чиний минь амьсгал дуусах хамаг бүгдийг орхиод буян нүгэл хоёроо дэнслүүлэхээр бурхандаа чимэн буцаа. Орныхоо өмнө сөхрөөд орилж хичнээн цурхирсан ч хайртай чимэн харахч үгүй, хариу үг дуугарч үгүй. Зовлонд шаналсан царай чинь зөнгөөрөө тайвшрал байлаа. Намайг орхиод явах гэж байж надтай чимэн ганцж үг хэлсэнгүй. Амин тэмцэж чадаагүй юм болов уу? Амьдралаа орхисондоо харамсаа юм болов уу? Насан туршдаа жаргаагч чадаагүй болохоор надтай чимэн гомдоо юм болов уу? Хайртай үрсэн харагдахгүй болохоор харамсаж дотроо шаналсан болов уу? Урд оройн нь хажуудаа байгаа хідэн хүүхэдтэй хайрлаж яваарай ээжигээ гэж хамаг хүчээ шавхан байж хэлсэн. Хайртай чиний минь үг хайр сэтгэлээ шингээсэн хамгийн сүүлчийн үг байлаа. Чамайгаа амьд байгаа байлгах гэж чадлаараа би чинь зүтгэсэн. Хайр сэтгэл бүхнээ зориулсан ч хамгаалж үлдээж чадсангүй. Мөхөс миний ухаан дутаж мөнх бус дэлхийд наслах насыг чинь дуусгаад халуун нулимсаа урсуулж харуулсан гуньгаа өвөрлөн хагас биеэ үдсэн ч халуун зүрхний минь гүнд
амьд байна чи минь. Харин би чин үлдээд амьсгалж байгаа ч гэсэн хамаг хүндийг үрээд өвхөж үлдлээ. Харамсаж хичнээн уйлсан ч хажууд чи минь алга. Харахад тэнгэр хол байна. Гიშхэд газар хатуу байна. Хайртай чамайгаа өгөйлөн хайлан гашуудлын дуулал оршваа. Эмэл нэгэн дурсамж ээжийнхэн зүрх сэтгэлд хизээч мартагдахгүй хадгалагдан үлдлээ. Гэрийн минь ноён нуруу түшиг тулгуур амьдралаа авч явсан сайхан хань минь орчлонгийн жамаар орон гэрээ орхиод явчихад бүхий л амьдрал минь нурж бүхтийсэн нуруу минь өндийхэд хэцүү болсон. Энэ л үед ээж нь хүүтэй хүн шүү дээ би хүний царай харахгүй амьдрах хүч надад байгаа гэж өөрийн ирэхгүй өөрийгөө зоригжуулж хөлөө чанга гიშгсэн. Ээж нь одоо энэ болжээ. Эцсэн үнэний дэлэн болжээ гэдэг зүйрлэлтэй энэ тэнцэн эмээ болжээ. Хүмүн ирнэ гэж хүлээсэн сэтгэлдээ хөдлөгцөөр амьдралд хүрэлгүй гээсэн дүүтэн өдөр бүрийнхээ зовлонг давж өнгөрсөн он тооллыг үдчихсэн да. Хүний нутагт явсан хүүгээ их орн нь хүлээдэг, эцэг их нь хүлээдэг. Элгэн садн нь хүлээдэг. Эргэж ирэх өдрийг нь ээж нь хүлээж суудаг да. Их орондоо ирээрээ минийхүү. Ээж нь хэлэх гэж бодсон хідэн үгээ хичээн чармаан бичлээ. Хүүдээ зориулж бичсэн загтлаа. Нэгэн яруу найрагчийн бичсэн шүлгийн үгээр сэтгэлийн үгээ орлуулан бичиж дуусгая. Зүүнний сөвгчээрч багтах он жилийн урсгалт. Зүгээр л дэргэдмэн байж харил. Ижи гэж дуудуулаад баярлаж явъя. Ижил олон хүүхэдтэйгээ урт насалж жаргая. Хайртай хүүгээ хүндэтгэн бичсэн, нүүр нь өрчиж, нуруу нь бүхтийсэн жижигхэн эмээ ижийн. Михигээрээ ижидээ. Мэлмиг нэг үнсий. Миний хүү ирээрээ. Хамгаас хайртай үр минь түр баяртай. Загтал минь уралдаанд байр эзлээгүйч тусгай урилгад шалгарч тусгаар тогтнолын ордонд өргөцсөн юм. Намуухан дуутай хөөхөн хөвгүн эндэр дээрээс загтлыг дуудаж уншсанаас хойш өнөөдөр та нартайгаа хамт дахин нэг сонслоо. Сонор тавьж сонсон сонсогч олондоо сэтгэлийг минь үгийг дамжуулж уншиж өгсөн хамт олон хөтлөгч нартаа их баярлаа. Та нартаа хүндэтгэн бичсэн буян дэлгэрэх чинь 2025 оны 2 дугаар сарын 20. Янзы. Гоё битсэн захиа шүү. Гоё агуулгатай. Битсэн зүйл нь харин жоохон хэцүү. Миний одоо хамгийн том айдаг. Одоо айцуудын нэг штэ. Эхнэрхтэр хаяа ярдимаа. Одоо нөгөө тэгэл одоо юу гэдэг одоо 40 хүрэхээр одоо би ч одоо өөрийгөө хөтөлсөн гэж хэлж болохгүй л баг л та. Гэтэл ягаад чинь зүгээр ийм яриа үе үехэн яригдэн штэ угсаал тэгээ. Одоо би төрүүлээ явуучуулна гэл те. Тоглоомшглоомор. Тэгэл яг нь тоглоомшглоомч юу бах. Тэгэл яг үнэнгээс л ярьж байгаа юм чи тэгэл. Ер нь амьдралаас одоо яг хамгийн хүлээдэггүй мөртлөө одоо үнэхээр үсхийг хүсэхгүй байгаа мөртлөө үсэх нь маш ойлгомжтой нэг зүйлтэй яхаар байхгүй. Ямар мөнх хөштэй энэ ертөнц. Чангата шамин. Харин энэ яг одоо нөө жоохон залуу байхад болохоор юм нэг төсөөллөөр юмыг дандаа боддог байсан те. Амьдрал яаж ч өөрчлөгдөж яаж ч магадгүй юм. Агтлаг одоо болонгууд яг бид гуравч нь яг нэг амьдралыг боддоор нь хардаг юм насан дараа ирсэн байх шүү дээ тийм ээ. Тэ. Заягаа самд атчлаа. За тэгээд тэг яг яг боддоор нь хараад байгаа байхгүй. Одоо ч нэг за 40 нас хүрсэн. За ер нь тэгээд төрхөн үнэн, үхэн үнэн гэдэг шигтэй яг амьдралыг бүр ингээ боддоор нь хараад эхэлж байгаа байхгүй. Яа, тэгтэл за манай сонсогч минь холбогдож чинь бүгдээрээ бас хамтдаа сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Өглөөний минь. За, сайхан амар уу? Сайхан амарлаа. Анх удаа холбогдчихжээ. Танилцъя. Хинтээ холбогдсон бэ? Тууги гэдэг. Тууги. Аялангаар нь дуудах юм бэ? 3 нэр хэлж. Тунгалаг. За Тука. За. Банк хамт сонсдог гэсэн үү?
тий өглөө болгон ажилдаа явахдаа баян сонсдог. Тэгээд Оо ямар гоё юм бэ. хаардаггүй. Ааха. Тэгээд нэг захидал болон надтай маш ойрхон сэдв учраас холбогдоод ороод ирлээ. За. Захидлын талаар ярих гад. Ааха. Манайх 4 хүүхэдтэй байхгүй юу? Тэгээд хүүхдүүдтэйгээ нөгөө төрсөн өдрөөр нь бид нар болохоор нь одоо хэнийх ч төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөөр дандаа нөгөө хүүхдийн талаар юу гिचдэг байсан байхгүй юу? Захидал. Үгүй. Захидлаас төрүүлээ дандаа нөгөө сэтгэлийн үгээ хэлдэг байсан. Аа за. Яг одоо юу гэж боддгийг тий ах нь юу гэж боддгийг агаа нь одоо дүүгээ юу гэж дүү нь ахыгаа юу гэж боддгийг ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө тэрэндээ айгүй урамшиж айгүй баярлдаг. Тэгин штэ. За нөхөр бол ялангуяа ах дүүнэрээ бүгд суугаад бүгд дүүнэр ингээд таныг ингэж боддог шүү та мундаг шүү гэхэлэр бүр ингээд нулимсэн зээлэгнийг баг. Хүн тэглгүй байдаг. Жигддэг. Тэгээ жоохон томроод ирэнгүүт нөгөө жил болгон тэгээд хахаар бас жоохон хуучраад эхлэхээр захидал өчтдөг болсон баг. За энэ жил бүгдээрээ нэгнийхээ төрсөн өдөр нь болж байгаа хүндээ зориулаад захидал бичье гэд. Одоо 2 дахь жил рүүгээ орцсон. Тэгээ эн чинь тойроод 6 захидал одоо яаж байгаа штэ. Нэг хүн дээр 6 захидал ирэх нь байна. Тий 5 захидал ирж байгаа байхгүй юу? Тийм байна. Чинь тий. Тэгээд хүүхдүүд бас захидал бичгээр бүр ингээд манай том охин бол ялангуяа аавда бүр 2 3 хуудас энэ төр захиа бичээд зураг мургаа энэ төр оруулаад одоо бими болохоор зөвхөн нөхөртэй зургийг оруулаад энэ төр бичдэг. Тэгээд дараагаар нь тэрийг басан гэж нэг гаргаж уншдаг. Йоо тэр л гоё тий. Тэр гоё тий. Юм бэлээ одоо маа гэр бүлийн соёл болсон гэх юм уу да. Тий тэгээд нөгөө хүүхдч бай бид нар ч ингээ яг суугаа захиа бичгээр сэтгэлээ чимэлдэг. Тэр нь хамгийн гоё байдаг. Нөгөө талаараа бас бясалгал болдог. Тийм байна. Тэгээ бас тий хүмүүстэй уриалахад бас яг нэг төрсөн өдрөөрөө ч юм уу яг тийм үеэр нь яг гараараа суугаад бичээ. Тэгээ бүгдээрээ суугаад тэрийг уншаад ингээ бүр үнэхээр хөвгөлтэй маш гоё хайрыг мэдэрсэн цаг хугацаа болдог шүү гэж бас энэ юугаа хаваалцах гад. Ямар гоё юм бэ. Гоё байна. Яг таныг ярьж байхдаа зэрэгцээд даваа жаргал давка гэдэг сонсогч маань Тукагчийн амьдрал ямар гоё юм бэ? Сайхан санаа байна гэд бас нэг санаа авж байна. Харин тий яг санаа өгөхүүднээс бас Гоё юм. үнэхээр гоё байдаг тий. Тийм байна. Тэгээ тэр сэтгэлийн үгээ хуваалцах бас үнэхээр гоё байдаг. Гоё шүү дээ. Ялангуяа бид нар чи нөгөө нэг энэ яг ачааны хүндийг уурж байгаа нөхөртөө тий. Хайртай гэдэг үгнээс цаашаа нэг хэлж чаддгүй. Мундаг шүү гэдгээс цаашаа хэлж чаддгүй. Тэгээд яг бүгд суугаа таны тэр чин тийм эн чин юм үнэхээр ийм учраас нэг нотлохоотой магтаал үнэн магтаал гэдэг зүйл яг хүний нөгөө зүрхэнд хүрдэг. Яг зөв. Тий. Дөрмөн ердөө үнэн л байх хэвээр тий. Тий, ерөөсөө л яг юу гэж боддгоо яг хэлдэг. Тукагч нэг юм асуучих уу? Аха. Та ингээд хоолоогоороо ямар нэгэн одоо юм уншдаг хүн үгүй юу? Үгүй. Гэхдээ таны хоолоо нэг тийм амар ойрхон сонсогдоод их нэг юм. Тий, маш Манай салбарын юм шиг. Маш олон хүнээс нэрээ тэгээ сонсдог. Ямар сони тий. Эмнэлгийн салбарт ажилладаг. Тэгээд одоо ерөнхийдөө бол яг нөгөө сэтгэлийн дуудлагаа дагаад гэдэг шиг коучингийн чиглэлээр, юун чиглэлээр бол бас сураад намраас хойш баг 18 сая төгрөг өөртөө зарцуулсан байна. Яад. Гоё. Бодсон чи харин тэгээд нөгөө яг нэг дотоод сэтгэлээс дууж байгаа дуудлага чи хүнийг зүгээр байлгахдаггүй. Тий. Дагаад байгаа байхгүй юу? Тий. Тэгэл болж игвэл олон хүмүүс туслах юмсан, зөвлөх юмсан гээл бас нэг бор дарсанд тий шунаад хэцүүдэд явж байгаа хүмүүсийг ч гэсэндээ бас ингээл гаргаад одоо амьдрал маш сайхан болоод бүр урам зоригтой баяр жаргалтай явж байгааг хараад бас маш их баярлдаг. Гоё. Стогоо үйлс хийж байгаа хүн байх шүү. Баярлалаа. Тэгээд маш ойрхон сэдв болохоор. Тийм байна. Стогоо сэдв байна. Стогоо санаа байна. Ойрхон сэдв байх юм бол ойрхон орж ирээд байгаарэ. За баярлалаа. За баярлалаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Үнэхээр гоё шүү. Маш их урам авдаг шүү. Монголын ард түмэнд бас үнэхээр гэрэл толж бас чадж байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Тэгээ би одоо нэг гэр бүл байгаа сте нөө нисэхгүй шүү. Ажиллаа шүү. Хамтдаа ингээ тойрч суугаад ингээ дүүнэр мөнэртэйгээ төрсөн өдрөөр ингээ захиа авдаг гэдэг яг тэгж штэ. Тэгсэн чи би яг ингээ ойлгох гэж штэ. Яг ч юм нөө би чи айлын том штэ доороо 3 дүү байна. Тэгээд олуулаа. Уг нь өөрөө би ганцаараа ингээл одоо нэг аав ээжийн сургууль семинарууд болонгууд захиа ингээд хинэгэнд яг тиймэрхүү сургууль семинарталтай онцгой захиа махаа биччихсэн. Тэр айгүй үнцэнтэй чухал юм аа. Сэтгэлийн чимээгээ те яадаг инээ тэрэг мэддэг мөртлөө яг саяны үн шиг гэр бүл дотор хэрэгжүүлж болох байсан юм биш тэгээ би яг гэж үлээгээд авлаа ш. Би дүүнэртэйгээ суужгаад
ингэж болох юм байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо хүүхдүүдтэйгээ бас ийм юу гаргаж болох юм байна. Харин Гой тийм. соёл Ийм байлээ. Би бас нэг яг загтлгингүүд би яг загтлуул надаас хол. Гэхдээ би загтлыг ингээд амар ийм хэрэгжүүлмээр байгаа нэг амар том сэтэл нь юу вэ гэхээр ингээд байгаа. Түрүүн бас Токаг чиг хэлсэн чил яг бодогдлоо л да. Ном гэдэг юм чинь өөрөө ингээд тухайн цаг үеийнхаа мэдээлэл дээр тулгуурлаад ингээд цаг хугацаанд ингээд түгжсэн цаг хугацааны машин байдаг гинэ. Яг тэрэн шиг одоо би юу гэдгийг өөрийнхөө ойр дотны хүнийг юу гэж мэдэрч байгаа, юу гэж одоо бодож байгаагаа тухайн үедээ ингээд бичээд үлдээчих юм бол тэр нь тухайн цаг үеийн миний сэтгэл зүйн одоо цаг хугацааны машин болоод ингээд түгжчих юм байл. Байна л да. Тэгээ би дараа нь тэрийг ингээд эргүүлээд уншихад би энэ үед чинь одоо ийм одоо баяр хөөртэй байжтэй. Эсвэл одоо ийм их одоо хайранд бэлхэж байжтэй ч гэдэг юм уу те. Тэрийг олж мэдэх боломж бас гарах юм биш үү? Бас гоё юм байна. Би яг дөнгөж түрүүх нөхөртөө бас үг хэлсэн юм байна штэ. Тэр сая нөгөө нэг ярьж яхад нь л бодогдлоо л да. Би ч өглөө ингээ эфиртэй гараал ингээ явхлаар арталд болол асаалттай танк байгаа нь манай нөхөр л агаад байгаа штэ. Тэнд чинь 3 хүүхэд байгаа. 3 хүүхдийг чинь өөрөө бас ажилтай. Тэгээд тэнгууд өглөө нөгөө хоолыг бэлдээл бүх зүйлийг яагаад шинэ хоол идүүлэл өдрийн хоолыг нь бэлдээл ингээ гарч байгаа байхгүй. Тэгээд яг өглөө 7 цаг өнгөрчсэн чинь сэрчгсэн хоолоо бэлтгэхэд ингээ махаа гаргаад ингээ байж ингэсэн тэгсэн гэл ингээ битэр хоорондоо чаталсан. Тэгээд тэгсэн яагаад ч ингээ бодоодсэн өчтөр уржигдар гэл ингэсэн манай нөхөр дандаа л ингээ хүүхдүүдэд шинэ хоол хийж өгөөл тэгэл тэрийг ингээ ер нь хоол хийхдээ жоохон мараахан байхгүй нэг хийгээд байдгүй амжилтгүй юм. Яагаад гэвэл ажил ихтэй байдаг учраас амралтын өдрөө хүртэл олддоггүй ер нь талтай байхгүй юу бас нөгөө сэтгүүлч мэрэгчлээ учраас тэгээд тэгсэн сая өглөө би нөхөртөө бүр тэгээ бичлээ л дээ. Ээж байх амархан юм аа сайн аа байгаа болохоор гэ бичсэн чинь зүрх дараад явуулчихж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр би нөгөө нөхрөө байнга ингээ магтаад байдгүй л дээ. Гэхдээ яг энэ нэг игзгийн тааруулаад гэргидээ ч юм уу, хандаа ч юм уу, хүүхдүүддээ ч юм уу яг нэг дутагдаад байгаа үгийг нь хэлэх мэдрэмж бол бас үнэхээр гоё гэдгийг манай их нэрт их амархан байдаг бахан да тэгвэл. Одоо саяны нөгөө гоё соёлыг одоо хамтдаа түгээ штэ амьдрал дээр нь би юу хэрэгжүүлэх гэж бодож байгаа байхгүй. Магадгүй шууд одоо сураагүй байгаа учраас ингээд захаа шууд бичээд эхлэх хүүхдүүдэд жоохон хэцүү байж болох ч гэсэн яг нэг юм арга байдаг аахгүй. Үнэхээр захаа бичиж чадахгүй байгаа бол яг аавынхаа нэг юм 10 сайн мөн чанарыг сайн үйлдэлийг нь бичээрэй гэдэг. Ингээл ер нь эхний удаа ингээд нэг юм жагсааж бичиж мичээ. Тэгээ сүлдээ тэр нь захаа болж болол ингээл ер нь гоё дэлгэрээ явах юм бэлээ л. Одоо наад бичсний чинь одоо заягийн бичснийг ингээд дараа нь ингээд эргүүлээд ингээд харах боломжийг яаж одоо бүрдүүлэх вэ? Уул нь тэгвэл гоё юм те. Ингээд чатаа буцааж ингээд ухрааж үзэхгүй шүү дээ хэдэн жилийн дараа 10 жилийн дараа ч юм. Би цаасан дээр дандаа ерөнхийдөө бас юм бичиж өгдөн шүү дээ. Ер нь жижигхэн төмс юм уу гэхээр жижигхэн бас нэг романтик юмнууд надад гараад. Чи стори идэж очиж байна. Гурлаа дараагийн 7 хоногийн захаа дараа над чи сэргэн шүү. 3 биендээ захаа бичгөө. Тэгж болохоор байгаа шүү дээ. Тэгээ дараа 7 хоногийн тэр чинь 2 3 хэрүүл болно шүү дээ өөй. Хэрүүл болох үү дээ. За явахтай чи хэрүүл. За гэс комментуудыг хүргэе. Эхний болон маань өндөрлөх нилээн төгчгсөн байх шүү заа. За сайн жаргалын хос хоёр маань өглөөний мэндэ гэж орж ирсэн. Даваа жаргал давка өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Оюун агч маань заяа чамдаа баярлаа. Энэ загтал ээж минь бичсэн юм шиг санагдаад өөрөө ирэхгүй нэлмэс туслан сонсож байна. Тэгээд би ч бас том хүүдээ загтал бичнэ гэж амлаж байна. Их чинь өөрөө босоод явна гэж бодож яадаг. Том асуудал шүү те. Босоод явж чадахгүй бол би тийм удаа наслахыг наслахгүй гэж бас бодож байгаа гэсэн байна. Та босноо. Тэгээс хүүдээ загтал хичээрээ. За тэгээд ямар гоё юм бэ? Айгуу сайхан санаа байна штэ. Яг хэрэгжүүлэх гэж зорино. Ялангуяа хайртай хүмүүстэй урмын үгийг нь хэлэх нь бас л дутагддаг шүү гэсэн байна. Ойка маань. Алтан чимэг сүхэ ямар гоё юм бэ гэж орж ирж байна. Давас өрн баяр. Гоё сайхан санаа байна. Баярлаа гэсэн байна. За баярлаа маш гоё санаа байна гэ манайхан санаануудыг авч байна. Алтан чимэг сүхэ би ах эгч дүү арвуула биднээс аав ээжтэй зориулж загтал бичдэг нь хоёр дахь эгч отхон дүү хоёр минь байдаг. Тэр хоёрынхон загтал сонсох хамгийн гоё гинэ. Тэр загтлаасаа бас бидэнд явуулаач. Тэгээ гоё. Тэгээ хадгалаад аваач. Захиа би хайрцаг туягчд бүр хайрцаг дүрэн захиа байдаг гэсэн шүү. Хүүгээ эхнэр хавхад нь биртээ хүүгийнхээ захиануудыг хайрцагт захиануудаас ялгаж уншиж өгсөн маш гоё мэдрэмжээ гэсэн байна. Тийм үү. Их таалдаг байна. Туягч бол жоохон романтик талтай шүү. Ер нь надад тийм бас нэг юм орж ирлээ. Богинохоо хэлчихэ юу гэхээр яг захиагаа ингээд энэнгээр явуулаад дараа нь ингээд явуулж байгаа өөртөө хүсэх юм бол би ингээд тусад нь яг ингээд уншиж байгаа тэр үнд зориулж байгааг нэг рил болгоод
Тэгээ тухайн хүндрэмээс явуулчих жоо тий. Тий гоё юм. Монтажлаад тий гоё Аа, текст мекстийн Тийм. Тэгээ дижитал шүү дээ. Тэгээ өөрийнхөө юм дээр ингээд стори болгоо оруулах юм бол тий. дараа нь тэр чинь ингээд жил болгон сануулна шүү дээ. Тэр өдөр нь сануулаад байна шүү. За Рил нэг байн сануулнаа. өнөөдрийн захидал булангаа хүүдээ бичсэн маш богинохон бичвэрээрээ дуусгачих гэж бодож байна. За би нөгөө бэлдээд ирсэн байгаа даа. Чи өөрийнхөө хүүд ичсэн юм уу? Би өөрийнх нь том хүүдээ бичсэн За. байхгүй. За, нус 2024 бэлмэс болох үедээ үгүй. Үгүй тэгэхгүй. 2024 оны 2 сарын 25-нд биччихсэн юм. Богинохон. Тэгэхэд чинь дөнгөж баг дүүнээс төрж исэн гэсэн үг аа шүү дээ. Төрөх гээд байна. За. 3 ширхэг үсэн 3 тийшээ арзаачгсан жижигхэн тэр биенээс жирийн биш чанга дуу гарах мөчтэй зэрэгцэн айлын том айхал жууглан амандаа бовтно за чи аваа гэсээр буулт хийх мөч ахтай хүн амьдралд хатууг үздэггүй юм гинлээ ах нь байгаа цагт айдасгүй болт юм гинлээ том хүүгээ хараад хаяа гимшин заримдаа өрөвдөн ихэнхдээ бахархна өнгийн ирээн хувцас өөр дээрээ овоолж тавиад ахаа намайг гоё гэж хэлгих захиргаацсан өнгө аясаар тушаагт нь гоё яана гэсээр цааш овоолсон тоглоомыг нь янзлна. Айлын том заримдаа дүүнэрийн алтаа хүртэл үрээд амьдралд гомдлох ирэхгүй алхах өдрүүд олон байх юм а. Өөрөө айлын том байсан болохоор юу мэдэрч байгааг нь ойлгож байгаа мэт боловч үнэндээ би чин ихч байснаас ах байж үзээгүй шүү дээ. Гэрийн ажил хийж хүүхэд харуулах гэж төрүүлсэн аятай ааш гаргахтаа ээж нь өөрөөсөө хаяа ичих юм аа. Айлын том гэдэг аав ээжийнхээ түшиг тулгуур байдсан байна. Айлын том гэдэг дүүнэрийнхэн нөмөр нөөлгөн байдсан байна. Айлын томыг алдах ирэхгүй амьдрал тахдсан байна. Айлын томоо хаяач болов эрхлүүлэх хэрэгтэй байдсан байна. Айлын том хүүдээ. Тэр хилээд ах чи чамд би аюултай шүү наад. Энэ хайлын томдоо зориулсан захиа унших чинь. За ингээд энд хүрээд захидал ирлээ булангаа өндөрлж байна. Хэдүүлээ дараагийн булангаараа уулзцгаая. Гурван W 104 давцаг имэйл ороод ихийг өмшиж ихийг сонс. Гэр бүлийн радио 104 угаарч, уярч, сэргэж хөгжих төлөвлөгөөтэй уншиж сонсоорой. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа танд баярлалаа. Тэгээд Гэр бүлийн радиогийн 1045 цэгмэн гэсэн вебсайтаар биднийг сонсох боломжтойгоос гадна W-го хойно хэлсэн үү би? www-г нь урд нь тавиарай заа. За тэгээд FM 104.5 болон 84.5 дээр биднийг бас сонсох боломжтой. Тийм ээ. За бидний бүр сонсохыг хүсчээвэл, бүр харахыг хүсчээвэл, бидэнтэй оролцоотой байхыг хүсчээвэл Гэр бүлийн радио 104.5 гээд Facebook дээр кириллээр бичээд хайх юм бол бидний одоо логотой ийм одоо манай пэйж гарч ирнэ. За пэйж руу ороод та бидний лайвыг үзэх боломжтой шүү. За яг одоо болохоор бид нэр хамтдаа Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийнх нэгэн гайхалтай булан эхлүүлж байна. Энэ бол үндэс рүү нэгдэг булан байгаа. За мэдээж дахиад хэлье тийм ээ. Бид нар ямар нэгэн хорт урмгалыг зөвхөн үр жимсийн дастаадах юм бол дахиад ургаад байна. Тэгэхээр үндсээр нь сугалж авах нь өөрөө хамгийн үр дүнтэй байдаг. Тэгэхээр нийгэмдэр маш олон асуудлууд байгаа. Тэгээ бид нар асуудлуудыг ингээ яриад ингээ сөрөг юм түгээх гээд байгаадаа биш. Тэрний яг үндсийг нь олж харж хамтдаа шийдвэрлэх гарцуудыг те сайн талаас нь бас харьяал гэсэн юм. Тий. За үндэс рүү булан эхлэхээс өмнө хідүүлээ зүрхэн давалгаагаа нэг сайхан явуул. Тийш Тэгээд дээ. сайхан үндэс рүүгээ орцгоё. Зүрхэн давалгаа меншин давалгаандаа нэгдэж бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж байгаа гэдгээ батлан харуулж та нар хідүүлэхнээ биш шүү. Мянгуулаа байгаа шүү гэдгийг бидэнд мэдрүүлдэг. Эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс та бидэнтэй хамтдаа байгаа бол яг одоо зүрхээ явуулаарэ. Энэ заяаг ингээд ойлголоор эркөв дээр хамаг байдаг юм аа. Марта. Манраа W-г нь хойно хэлж ах чинь. зүрхэн давлгаагаа хүртэл маг. Ямар нэгэн юм хэлэхгүй болохгүй гэдэг. За ингээд
Хөтлөгч очроо миний би өнөөдөр та бүхэнтэй гэр бүлийн радиог 2 дугаар студиас гинтергээ те. Нэр усаа үрдэл бат юм. Чи итгэн шиг хэлэл та өөлий шүү би гэж. За сайн байцгаана хөтлөгч аяа. Зангирэн шүү би зангирна гэж. Би баг уйлдгүй юм шүү. Юу нулимс холтой баг ширгцэн. За одоо ингээ булан руугаа Хиндэгтэй улам эвлээд идэв юм шиг байна. Хиндэгтэй очир тгий санагдаж байна уу? Юу гэж? Энэ нүд эвлэнэ гэж байх байна. Юмд л ингээл их амархан л ваш гэж Ивэлсэн одоо юу гэсэн. Тугал ихийнхээ хөрөнд ивэлд ингээ ивэлдэг шиг. Гүгөө ингэдэг байхгүй юу? өгөөд ахаар улам ингээ сүүн садраад идэг шүү Гүгөө дээ. ингэдэг байхгүй юу? Цайгийн нүдийг тэгээ хэн Эвлүүлсэн юм аа. Хоёроо би танд хоёрт хэлээ заяа. Ингэдэг байхгүй юу? Эмэгтэй хүн төрөх болгондоо төрөх тусмаа. Эвлээл ах. Эвлээлээд байгаа. нүд нүү? Юм нь эвлэн шүү дээ. Тийм үү. За. Эвлээд байгаарай. За өнөөдөр Улаан зүрх бол комментэн дээр битүү харагдчихжээ шүү дээ. Тэгээ сонгоо харахын дүүргээс энэ тэндээс дарахнаас гэд манайхан бүгдээрээ байгаа газараасаа хүлээн авч сонсож байгаа. За үндэсрүүнд болонгийн сэдвийг Ошроо. за Хөтлөгч очроо. Би сая гадаадаар хэлсэн үү? Ошроо. намайг чи миний нэрийг чи нөгөө нэг юм янз янзаар очроо гэдэг нэрийг янз янзаар дууддаг байхгүй. За. За жишээ нь яг халах хүмүүс бол очроо гэж дууддаг. За. За бүрээд хүмүүс бол очроон гэж дууддаг зэ. Очроо. Очроон гэж дууддаг. За. Солонгос хүмүүс бол очроо. Ямар юм аа? Мэдгүй юу гэлээ тэгдэг. Тэр хавцаа те. Тий, германчууд миний нэрийг бол ошроо заахтан өдр гэ тэ. Захтаад байгаа юм уу те. За өнөөдрийн үндэсрүүн сэдвийг болохоор мэдээж Мэдээж хэдий маань очроо. Гоё шүү. би хэлэх гэж байгаа юм тодорхой. Тэр үгнийг. За энэ юу байгаа шнэ төгжрлийн тухай ярих гэдэг байгаа тийм ээ. За төгжрөл. За ер нь төгжрөл их байгаа. Мэдээж одоо тэгтээ дахиад мэдээж гэж хэлээд байна. Яг энэ илүү өгнөд авахгүй бол 100 бол гайгүй болчиход байгаа. Гэтэ одоо амар юу нөө? Гайгүй. Гайгүй нөө. Гайгүй бисаа өглөө нөө машин байхгүй болохоор. Машин явдаггүй өдөр ирсэн гайгүй л байна. Ямар ч эко байк унаад ирсэн чинь ингээ ямар ч төгжрөхгүй л явчихсан. Хоёр өглөө 6 цагт наашаа гардаг. Тэгснээ 6 цагт гарч байгаагаа төгжрэлгүй нэ гэр хоорондоо яриад. Тийм ярихгүй те. Сони юм дуулах. Ичээч. Сони юм дуулахад би өглөө юу ачиж сэрүүлэг тавихаа мартчихж. Гэсэн чинь сэрүүлэг дуурахгүй байсан ч гэсэн сэрүүлгээс өмнө сэрдэг болчих. Тэгэхээр наа чи хөгширж байгааг л 5:50 гэж сэрж штэ. Одоо цаг агарын мэдээ харахгүйгээр цаг агаар мэддэг болно шүү дээ. Харин тийдээ шууд ингээд янгнаад ихтэй. Маргааш тэнгэр муухарах нь гэдэг дохоо шууд нуруунд ирээ. Нөгөө төр цас орох гэдэг өвдгөнд ирээ л дээ. Гэхдээ тоглоомчгүй. Би энэ өвдгөө нэг юунд ч үлээ зогчихгүй юу. Одоо энэ бараг сар бол. Тэгсэн маргааш нь бороо орцсон гэж. Энэ юусэн идэхгүй. Ингээд өвдөөх юм. Үе ингээл хөндөрөөр гэдэг. Мэддэг юм байна уу? Хөгшүү хүмүүстэй хамт нэвтрүүлэг хөдлөөд байгаа юм байна. За тэгээд манай сонсогчд минь өнөөдрийн сэдв бол төгжрэл гэж байгаа. За төгжрлийг бид нар наагур л ерөнхийдөө яриад байдаг. Гэтэл бүр цаад угтаа үндсэн яг ямар асуудал вэ? Яаж шийдвэл боломжтой вэ? Тэр үзэл санаагаа манайхан байна уу байхгүй. 9986 1045 9986 1045 гэдэг дугаараар холбогдоо шууд бид нартэй ярилцаарай. Ер нь бидний энэ үндэс рүү одоо болон да бид нэг актер яриад байгаа сэдвүүдээр сонсогчтой илүү оролцоолъё гэж ер нь зорж байгаа. Тэгээ сонсогчд минь ер нь бол их орж байгаа. Гэтэ өнөөдөр Эрка байгаа учраас орж би ярина. Хоёр зүгээр дугаас сонссон. Би л ярина. За Эркагийн хувьд ер нь яг үндсэн юу юм бэ? Ер нь одоо хүмүүс ингэдэм байлээ нөгөө нэг одоо хот төлөвлөлтийн инженер одоо тэр том гадна дотны сургуульд сурч мөрсөн тэр томчууд нь болохоор тэгж ярьд юм билээ. Замын өргөсгөөл ингээл хурдны зам ам тавиад ахаар төгжрөл буурдаггүй юм байлээ мэлээ энэ ярьд юм билээ шүү. Би бол юу гэж бодож ийн гэхээр Улаанбаатарт одоо нэн шаардлагатай байгаа юм бол хурдны зам. Би бол тэр бүр яг тэгж л бодоод байна. Би нэлээд олон том хотуудаар явж үзлээ. Зарим ч тийм том биш мөртлөө дандаа хурдны замтай. Ер нь хурдны зам дандаа Улаанбаатарын төвөр биш ингэж тойрсон тэр хотоо тойрсон л байд юм байлээ л дээ. тойроо шууд нөгөө загт нь очих нь шүү. Тий, айгу хурдан очдог. Одоо тэгээд тэр энэ туулын хурдны зам амыг бол би бол дэмжижсэн үний нэг багхгүй. Амар олон хүмүүс эсэргүүцчихлээ лээ. Яагаад ч эсэргүүцээд байгаа юм тэнэг юм нөө. Тэ? Харин мэдгүй. Удлаад хоёрыг уруу татах гэсэн догоо байгаа дээ. Энэ хоёр эсэргүүцчихсэн юм байна л да. Гэхдээ ер нь яг хуу зам баригчвал их сайн. Гэхдээ яг хуу тэр туул дээр үгүй гэдгийг би сайн мэдгүй. Туул дээгүүр ч одоо юу юм те. Нарийн яг асуудлыг мэдгүй. Ер нь бол ийм хурдны зам тойроод баг ийм хурдны зам чи Улаанбаатарын хотыг ингээд тойроод байвал яадаг бүр нэг том зам. Тийм. Бөөрн килээд тэгвэл тэрнгүүрээ яваа шууд урдаас нь ордог, хойноос нь ордог, баруунаас нь зүүнээс нь шууд тавчлаад орж байгаа.
голоор нэг актер орохгүй те. Тэгээ манайх ерөөсө хурдны зам одоо жишээлбэл налах явж байгаа энэ зам чинь уул нь бол хурдны зам маягийн байгаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө гарцтай. Хурдны зам гарцгүй байхгүй. Үгүй хурдны зам биш шүү дээ. 60 км-ийн хурдтай л явж байлаа шүү. Харин шал тэнэг байгаа шүү дээ. Би 60 багтаа тий 100 аймаар биш шүү. Би налахын зам дээр торгуулсан байхгүй юу? Харин Тэгээ би уг нь нөгөө нэг 80 болов гэж бодож явсан. Уул нь бол хот хоорондын зам байсан. Тэгсэн чи одоо нэг дунд нь суурангууд нь ингээд хүн ам ихсээд тэнгүүд чинь хот доторх зам болоо хуурцал 60 болчихсон. 60 болчихж байгаа. 60 болоод ингээ явахаар тэр яг зам дээр 60-таа явна гэдэг болоод тэнэг байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нэг зүйл дээр жоохон харахал хэрэгтэй юм шиг байгаа. Бараг 60-таа яваад ингээд ингэхэр чим удаан яваад айгүй хэцүү шүү дээ. Бус хүмүүстэй үг болохоор. Би бол яг тэгэл замын хүртээмж багтаа гэдэг л үндсэн шалтгаан байгаа гэж би бол бодож байгаа. Тэгээд манад бол хурдны зам мамаа тавьсныхаа дараа бид нэр замыг нэмээд хөгжил буурдгуу гэдэг яриагаа тэр үедээ л ярмаар байна. За тэр яг хаа замыг барийг өнгөд за барьж болно шүү дээ. Төсвөн өндөрлөлтөө. Зам яг барих нь өөрөө нэг юм үндэс байна уу? Замаас цаашаа нь өөр дахиад үндэс юу байна? Бүр цаашаа ухъя л та хэдүүлээ. Дахиад уу? Хот төлөвлөлт гэдэг нэг мөнгө өвөл те боломж өвөл зам барьж штэ сав. Тэ. Тийм. Тэгвэл цаана ингээд төсөө мөнгө байхгүй байгаад байна уу? Яагаад байна те? Эсвэл бүр цаана мөнгө байгаад тэрийг нөгөө яг замандаа зориулахгүй асуудал байгаад байна уу? Хандлага бодоод би тэр хүмүүс нь ямар хандлагатай бүр цаашаа ухъя. Би бол ингэж бодоод байна. Тэр одоо шийдвэр гаргаж байгаа нөхдүүд хүртэл энэ дотор төгжир явж байгаа байхгүй яг адилхан. Явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ өөр нууц зам байхгүй л одоо зэрэгтэй явж байгаа гэдэг. Тэгэхээр энэ үнэхээр л болохгүй байна. Цаана бүр болохгүй байгаа юм даа. Тийм, мань нөхдүүд өөрсдөө ч гэсэн стрессжил байгаа шүү дээ. Тэгэхээр мань нөхдүүд үнэхээр болж исэн бол лобби доотой улс төрийн шоу моо хийж байгаад ингээ бариулж штэ. Гэтэ нөгөө талд нь ч гэсэн ингээд бас нэг улс төрийн шоу хийгээд бариулахгүй байх талаас нь ингээд нэг юм хийдэг ч юм уу тий. Итгэхгүй л байна л да. Одоо нэг тийм л юм байгаа байх гэж би бол бодоод байна. Миний хамгийн гол үндэс нь бол одоо хурдны зам Монголд бол үнэхээр дутагдaltaй байгаа. Нэг хоёрдугаарт нь энийг барихгүй байх одоо үндсэн одоо тийм санхүүгийн боломж байхгүй байгаа дээ нүү да. Гэсэн бас бодол байна шүү. Тий, ийм хоёр юм байна. Тий. Ер нь яг би зүгээр нөгөө нэг аль дээр нэг хэлж ирсэн нэг айл гэрээр бодох юм бол тий. Аав нь ингээд өөрөө дансандаа мөнгөтэй хүүхдүүдэд гэхдээ хоол унд яг гэртээ гуцтай гэртээ 50 амдэр хүмүүдэнд бэлдэж өгөхгүй. Тэгээ өөртөө байгаа дансны мөнгөө ингээд дандаа гадагшаанаа гарч ингээд үрдэг. Өөрөө ганцаараа. Тэг ганцаараа үрээд идэг те. Яг замаас сасгаж байна. Ийм нөгөө нэг би гэр бүлийн аав байвал яах вэ те. Тэгэхээр яг ийм хандлага ингээд байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Нанди тийм бол санагдаж байгаа шүү. Ер нь яг төгжрөл гэдэг ингээ ярих юм бол хотод ч өөрөө багтаамжаасаа 2-3 дахин их болчоод байгаа штэ. Тэгсэн. Тийм гэж байгаа. 500 мянган хүнд л зориулсан гэдэг байгаа штэ. 400-аас 500 мянган хүнд зориулсан л хот байгаа байхгүй. Уг нь анх ингээд энэ хотыг ингээд байгуулад хүчин чадлыг нь дэд бүтцийг нь төлөвлөөд ингэхтэй 400-аас 500 мянган хүнд л зориулж энэ хотыг барьж байгаа гэсэн үг. Гэтэл одоо байгаа хүн нь бол 1.6-аас 1.7 сая шахуу. 7 болчиход байгаа тийм. Хүн байгаа байхгүй. Гэтэл төлөвлөгөөний дагуу одоо жишээлх юм бол зүгээр байшингаар ярьлаа гэж бодоход 2 давхар байшингийн хундаан зутагчаад түүн дээрээ 12 давхарч гэдэг юм уу 10 давхарч гэдэг юм уу байшин барих гэж зүтгээд байгаатай яг ижилхэн л гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэгэхээр энэ ерөөсөө л ингээд тэлэх хэрэгтэй юм шиг байгаа. Тойроос нэг юм асууя. Зүгээр л би ч одоо янз янзын тийм нэг нарийн ширийн мэдлэг мэдээлэл алгалдаа зүгээр л наад захын зүйлийг бодоход л зориулалт нь өөрөө ямар байгаа илээ. Тэгээ надад нарийн мэдээлэл байгаа юм уу? Нэмэгдээд энэ байршлууд дээр зам аваад зам ингээд тавиал одоо байшин бариал ингээд хажуугаар наагур цагаар чи цаашаа би цаашаа гэдээ явхад хүртэл ямар хэцүү болчиход байгаа илээ. Тэгээ машин нь доор хаяж нэг айл нэгээс 2 машинтай байна. Тэгэхээр чи энэ хүний тооноос баг ингээд гээ явчих жишээ нэ. Энэ дугаарын хязгаарлалт бол айгүй сөргөн нөлөө үзүүлсэн гэж би бол боддоо шүү дээ. Дахиад нэмж дугаар авсан гэж. Тийм. Тэрнээс болж айл 2 машин авцсан. Яг тэр ч 2 машинтай болоо. Манайх нэг байгаа. 2 байсан. Нэг болгоцсон. Яг тэгэхээр ойртод ирсэн учраас над машин нэргүй болчихсон. Тэнгүүд ингэсэн нөгөө нэг дугаараа хязгаарлалт миний бодлоор айгүй сөрөг нөлөө үзүүлсэн. Саяхныг хүрэхэд дараа зүгээр банкны зээл зөө. Апасаа ингээд аппликейшнасаа зээл авахд 20 хэдэн сая бол ингээд шууд гарчдаг гэсэн байхгүй юу. Тэгвэл 20 сая төгрөгөнд бас нэг хөөрхөн залуухан шиг орж ирсэн машин тэрэг авчиж болохоор байсан шүү дээ тухайн үед. Тэнгүүд айлууд ер нь бол энэ төгжрэлд одоо ингэж тий алхаж ирсэн. Тэгээ Монголд амар хэцүү байхгүй хүүтэн штэ. Мангар хүүтэн штэ өвөлдөө. Тийм болохоор хараа хийнч гудамжинд ингэж хүүтэнд алхахыг хүсэхгүй учраас машин дотор төгжрэл 4 цаг зогссон ч баг дээр байхгүй баг хүмүүст. Дулаахан. Тийм учраас хүмүүс мөнгө зээлэж болтгоо ингээ машин аваадсэн. Одоо ингээ айл болгон 2 машинтай болцсон юм.
Аха. Тэгээ очроо битэр л нэг машин таа. Тэ Хоёлоо заяа хоёр машин. Хоёлоо төгжрэлд айгүй тийм эерэг нөлөө үзүүлж байгаа шүү. Одоо ингээд нэг юм асуух гэсэн. Одоо хотын хүн ам нь хэтэрчээд байна гэж штэ. 5-600 одоо хүнтэй л байх хэрэгтэй гэж байна. Тэнгүүд нэг бонгийн жагаах нэг тэгж хэлсэн штэ. Энэ хотыг ингээд жоохон хоёр тийш нь тэлэх хэдэн тийш нь тэлэх нэг юм санаа байна. Бүх одоо энэ халамж, дэтгэн бүгдийн зөвхөн орон нутагт 21 аймагт нь өгдөг болгох те. Тэгэх юм бол бүгд тийшээ нүгэ явцгаа чинь гэж хэлсэн. Энэ яг хэрэг ортой оргүй гэж бодож байна ер нь. Яг хөө тэр үний санаа яг хөө тийм байх магадлал бол харагдсан надад. Яг тэгэхээр би сая нэг хөвсгөл явахдаа замаараа нэг ганц хоёр хотоор ингээ орж байгаа шүү дээ. Эрдэнтээр дайрж байгаа. Цаашаа явж байгаа. За тэгэнгүүтээ буцахтаа албаар Эрдэнтийн хүнтэй ингээ уулзаад хоол идсэн байхгүй. Тэгсэн чинь манай Эрдэнтээс илүү тархан илүү гоё хөгжсөн шүү гэд ярьж илээ. Тэгэхээр эхнэр үтээр манай эхнэр тархныг үзег байхгүй. Тэнгүүд нь албаар хөвсгөлөөс буцахтаа дархан руу нэг 30 минут л гомч ирэхтэй. Тэгээ дархнаар ороод бүр ингээ хоол моол идэ тэр хаваар жоохон ингээ дон шуучлаад тэ кофе мофи уугаад жоох явлаа. Нэр үнэхэр өөр байна. Одоо энэ баяр игч маань даваасрын игч маань битсэн байна л да. Хотод төгжрөл хэцүү хурдын зам хэрэгтэй гэж боддог. Хот төлөвлөлт хэрэгтэй. Манай дархан агаар сайхан цэвэр төгжрөл байхгүй залуусын хот шүү гэсэн байна. Тэгэхээр миний бодлоор дархан хөгжиж болоод байгаа бол Улаанбаатар заавал төвлөрөхгүйгээр хөгжих боломж бол байгаа байхгүй юу? Байгаа. Налаах бол жишээлбэл хөгждөггүй байхгүй юу? Шалтгаан нь хараа ингээд хотоос хол биш. Тэгэхээр нэг юу гэдгийг налаагаад ямар ч кофе шоп нээсэн эсвэл одоо юу гэдгийг одоо налаад кино театр нээвэл шууд ампуурна би бол тэгж боддог байхгүй. Яг тэгэхээр хүмүүс кино үзэхийн тулд шууд хотод орж ирэл үзчихдэг. Улаанбаатарт. Тэгэхээр айгүй эвгүй нэг юм байрал. Яг дархан мархан шиг юм 300 км, 400 км 500-600 км-ийн цаанаас бол хөгжүүлэх боломж бол харагдаад байгаа санагдав. Яг бүр ингэвэл тэгж үзүүл яа гэм. Холдож хөгжүүлээд гэж юу? Тэр яг халамж маламжийн одоо тэгж өгнөхөөс л тэгэхээр ердөө зүгээр яг бүр ингэвэл огцом одоо орон нутагт те ажиллаж амьдарч байгаа одоо төрийн алба байдаг юм юу гэдэг. Бүх тэр ажлуудынх нь цалин ингээ 2 дахин илүү бүр огцом бохгүй шал өөр. Энд багш нар одоо ингээ 2 сая төгрөг авч ийлээ гэж бодоход те орон нутагт магадгүй 5-6 сая төгрөг авдаг 2-3 дахин илүү. Ийм болгож ижил явна уу гэхээс тэрнээс нэг жоохон юм тэгтээ гой санаа байна те над чинь. Уг нь бол бас ийм хараа. Угаасаа уг нь бол хөдөө орон нутагт ажиллаж байгаа бол цалин нэмэгдэлтэй байгаа штэ. Тийм үү? Тийм. Багш нарын цалин жишээлх юм бол хөдөө орон уг нь бол нэмэгдэлтэй байгаа. Тэр нь олонгууд оцоож аваадсан биш байхгүй. Одоо хэрвээ манай ихнэр чи багш штэ. Хотод бол ингээд цалин авч чинь тэнгүүд орон нутгийн цалин арай илүү л дээ. Тийм үү? Тий. Илүү байхгүй хөдөөний нэмэгдэл гэж авдаг. Тэгвэл тэр нэг актер нөлөөлөхгүй учраас энэ ч ингээд хотыгоо цалинг аваад хажуу талаар нэг юм хүүхдүүдэд давтлага өгөх нь бүр илүү болоо явчихж байгаа байхгүй. Зах зээл энэ хүн бөөгнөрсөн газар байгаад байгаа. Харин тэгдэж шүү. Тэнгүү тэр зах зээлийг давсан цалин хөлс тэнд байхгүй бол орон нутагт байхгүй л тэгэл хүмүүс улам гэхдээ орон нутаг руу нь явуулдаг ийм арга техник одоо тэр цалин бол гоё санаа байна. Халамж бол хотлаа. Тэр яг би тэр жагаахан хэлжсэн тэр юуг бол зүгээр хотлаа л. Одоо тэгээ дээрэс нь ийм юмнууд хэрэгжүүлж байгаа юм байлээ. Тэр нь юу гэхээр хөдөө орон нутагт хосууд байр авахар болох юм бол шууд ипотекийн зээл рүү ч гэдэг юм уу те боломжит хөлбөрлөл ингээ шилжүүлэх талаар яригдчихсэн. Гэтэ би энийг одоо нөгөө лавшруулж сайн судлаагүй учраас багттай бол хэлж чадахгүй байна. Гэтэ энэ талаар ярьжсэн байхгүй. Одоо хараа хөдөө орон нутагт хотод биш. Хөдөө орон нутагт залуучууд ажиллаж амьдрахаар явлаа штэ. Одоо хараа ийм байр авахар болох юм бол боломжийн хөнгөлөлттэй үнээр одоо миний бодлоор бол байр бол яг гол асуудал биш болчиход байгаа байхгүй. Миний бодлоор. Одоо жишээлбэл би орон нутг руу нүүхгүй хамгийн үндсэн шалтгаан маань хүүхдийн боловсрал байгаа байхгүй. Тий яг үнэ. Саяын сургуулийн багш нарын цалин өсгөнө гэдэг бол надад таалагдж байгаа нь юу гэхээр араа. Одоо Улаанбаатарт одоо ингээд улсын сургуульд ингээд чанартай сайн багшууд ингээд байвал тэрийг бүр ингээд хайж чад хүмүүс чинь хүүхдэд тийш өгд юм билээ штэ. Яг тэрэн шиг чанартай сайн багш нарт бүр баг ингээд санал тавиул яа тий. Ингээд тэр өөрийнхөө одоо ээж аавын нутаг руу очоод тэнцээ ингээд багшлуул тэгээ цалин чинь тэд нэмэгдэнэ надаар гэдэг ч юм уу. Тий. Яг одоо ингэж манайх ингэж төрийн албаа одоо багш нар ч төрийн алба штэ. Зөвхөн төрийн албаны одоо цалин майл ингэж 2-3 дахин бас нэмээд бас яг ингэ өөрчлөгдчихгүй. Төрийн албанд яг хүн амын тэр орон нутагт хідэн бас ажиллах үлээ те. Гол нь нөгөө нэг бизнес хийх, хуваараа бизнес хийх орчноо дагжил хүмүүс юу нь бол яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө орон нутагтыг бизнес хийх боломж нөгөө хүмүүсийнх нь нөгөө юу байхгүй байгаа. Ялангуяа манай энэ дорнт моронт бол айгүй боломжтой байхгүй. Орос руу Хятад руу хоёр хил рүү ингээд тэнгүүд тэр гадаад руу яаж бизнес явах вэ? Бүр ингээд томоор сэтгээд те. Ингэж явал их зүгээр.
Хилийн бомбтууд уул нь бол айгүй хөгжилтэй байдаг штэ. Ямар ч улсад. Тэгсэн чинь манай энэ урд зүгийн хилийн бомбт маань айгүй жоохон аргуу штэ. Тэгсэн мөртлөө уршаа хил рүү гарангууд ирээн болохоор айгүй гоё байгаад идэг. Тийм байсан. Тэгэхээр арай миний бодлоор бас энэ чинь нөгөө нэг улс төрийн шийдвэр гаргаж байгаа нөхдүүдийн бас нэг оролцоо гай болоод байна надад л гэж би хараад байгаа байхгүй. Тэгсэн чинь манай туяагч бол энэ чинь айгүй тийм ултаа үг хэлсэн байна. Туяагчсан. Налах тэгж хөгжих магадлал нь айгүй хэцүү үед юм бол налахын хаалгыг нь хаа. Налахаас ирсэн юм бол налахын бүгд хүрээдэр бөөндөө бөөгнөрөд амьдэрчийг гинэ. Налах руу нөгөө нэг зам айгүй гоё болсон чинь одоо бүр асуудалтай болсон. Энэ эркэг налах тавьчихсан гоо хаалгыг наачих. Налах чи юм хоёрын оронд тахгүй. Ойрхон заяа. Тэгсэн мөртл яг ойрхон бас биш. Нэг юм өөдгөө байхгүй нэг. Одоо Багнуур байна, Төв аймаг байна, ойрхон тий. Одоо Улаанбаатар хот дотор бол заяа би ингээд бүх такси, бүх юм зогссон гэж бодъё заяа. Би баг хаанаас нь ч хаашааж алхаад харж штэ. Улаанбаатараас налаах руу бол алхаж харихгүй штэ. Тэгэхээр айгүй хэцүү байхгүй нэг юм шинэ ёрын битэх байхгүй. Зайнаас болж бас нэг юм соёлууд өөр ах шиг байна. Одоо шинэ бүр хот дотор хүртэл өөр соёл байна гэж бодлоо та нар. Яг одоо тий дотроо яг ингээд нэг юм бүсчлээрээ. Тэгээ бүсчлээрээ хотын төвийг тэнгүүд хотын төвийн ямар байна? Ийшээ бүр хороол бүр цаашаанаа юу мөр явангууд бас шал өөр. Бүр цаашаанаа дотор байгаа мөртлөө тий шар марлуу очингууд шал өөр. Тентхийн залуучууд бас тий их байнгын бас наашаанаа ирж мэрж бас ирдэггүй байгаад байгаа байхгүй заримдаа. Угаасаа тийш штэ. Та нар сая анзаарсан миний ярианд дотор хот орно гэдэг яриатай штэ. Хот орно. Одоо Улаанбаатархан бол хот гэж ярихгүй штэ. Үгүй налах битгий хэл цуслан дээр байгаа би хүртэл хот орно гэж ярьдаа штэ. Ийм ойрхон байгаа хүн. Харин тийм дээ тий. Одоо нэг манай налахын ингэ заяа. Манай налахын гэр хороолд байгаа. За би одоо тэгж ярьж байгаа нь одоо бас манай налахын гэрчлэн дээ. Налахын гэр хороолд байгаа нөхдүүд налахын төв рүү орж ирэхийг тосгон орно гэж ярьдаг шин. Тосгон орох уу энэ гэ тий. Бүр тийм одоо балаа хөдөөний яриад шүү дээ бид нар чинь. Гэхдээ очрог хэлдэг үнэ. Тэгэхээр хараа миний бодлоор нэг төвлөрлийг ингээд сааруулах аргаар бид нэр төвжирлээс жоохон холдох гэж оролдох юм уу да. Яг нэг тэр үл яг наагур нь бас яаж байгаа нь. Хоёрын санаа юу юм? За минийх бол ийм бодол байгаад байгаа. Ямар бодол гэхээр ер нь одоо ингээд дээгүр байгаа нөхдүүд байгаа сте. За. Одоо энэ газрын эд баялагийнхаа одоо гадаадтай хийж байгаа гэрээ мэрэгээ те. Зөвхөн өөртөө хувьдаа ингээд асар их мөнгө аваад гадаадын талд айгүй ашигтайгаар ингээд амар их хийчээд байгаа. Тийм учраас Монголд яг мөнгө бол ингээд хангалттай бөөгнөрөөд тэгээд зам барих боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чам мөнгө нь байхгүй байна л гэх гээд байна чи. Ер нь тий хомс байгаа дээ шүү. Уул нь байх боломж байгаа. Цалин одоо энэ ахмадуудынхаа тэтгэвэр за зам амаа хангалттай бариул барьж штэ. Тэлэл мөнгө л байх юм бол би амьдралд байгаа бүх юм аав хүмүүс шийдэн штэ. Тэнгүүд мөнгөний боломжгүй байгаад байгаа нөгөө нэг гадаадтай хийчихэд байгаа гэрээ одоо энэ их баялаг ингээ аваад байгаа мөртлөө тэр гадаад руу сорогдоод байна ш. Тэр нь олонгод их мэдлэлтэй ганц нэг хүмүүсийн хувь хүний хандлагаас болоод байгаа. Тэр чинь ингээ гэрээ ихтэй өөртөө ихэнх нь аваад одоо өөртөө хуваар ингээ нууцаар юм аваад байна ш. Ингээ тойруулаа те. Альбан маань ш. Тэнгүүдээ гадаадад илүү ашигтайгаар гэрээ хийгээд байгаа байхгүй. Би бол тэгж л харж байгаа. Тийм учраас ингээд Монголд мөнгө цугларч өгөхгүй байна л гэж. Тэр нэг асуудлуудыг шийдэх хөрөнгө нь бүрдэхгүй байна те. За манайхан юу шүү? Сонсог шалбагдсан. Байна уу? Өглөөний мэд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа өглөөний мэд. Сайхан амарсан. Инхүш яна. Тийм ээ таньсан дайсан. Инхүш ултаа юм хэлдэг дээ. Инхүшиг таньдаг болоод байгаа шүү тийм ээ. Би яг сая ярьж байгаа бодол төр чинь болохоор ийм бодолтой байдаг байхгүй юу? За. Яг нэг манай Монголд зам талбай дэд зэг хөгжүүлэхээс өмнө эхлээд хөгжүүлэх ёстой зүйл нь үйлдвэрлэл юм болов уу гэж хараад. Манай дээр яг үннийг хэлэхэд одоо нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн гэж байгаа шүү дээ. Тийм юмны чи хэмжээ өөрөө 0 зачиж байгаа байхгүй юу? Дотоодын нийт бүтээгдэхүүн инфляц хоёр чинь одоо урвуу хамааралтай шүү дээ. Аль нэг нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн тохиолдолд инфляц буурдаг. Байхгүй байгаа тохиолдолд инфляц өсдөг. Тэгэн гот чинь манай дээр яг дотоодын үйлдвэрлэл гэж юуж байхгүй. Тэгэн гот нөгөө дагаад мөнгөний савлгаа инфляц ингээд амар өндөр. Тэгэн гот дотооддоо бид нар юу ч үйлдвэрлэж чадахгүй байгаагаас болоод нэгдүгээр ажлын байргүй, ажиллах хүчгүй. Болж одоо ингээд болж байгаа байхгүй юу? Тэгээд ажлын байргүй, ажлын бүтцгүй болоод ирэнгүүт дотооддоо үйлдвэрлэл байхгүй болоод ирэнгүүт мөнгө урсгал нь ерөөсөө дотооддоо чиглэхээ болсон. Дандаа гадагшаа. Ерөөсөө зүгээр ингээд гадагшаага орсчдаг. Тэгээд нөгөө ингээд мөнгө урсгал нь дотроо эргэлдэхгүй байнгын гаднаас хамааралтай гадагшаа болоод ирэнгүүт угаасаа энэ хот хөгжихгүй. Монгол төгрөгийн чанар унаалаа бид нар нөгөө хурдны зам тавих гэхээр мөнгөгүй болчиход байна тий. Яагаад ч хөгжихгүй. Тэрнийхээ оронд бид нар
Орд одоо нэг хятадаас одоо би ингээд захын нэг готолч нь л одоо нэг хүүхдийн готол авлаа гэтэл 180,000 л авч шүү дээ. Тэгээ нэг арай нэг чийг татахгүй нэг арай нэг уул сайтай. Тэгэл бас хүүхдийн ирээдүг л бодно шүү дээ. Чифтэй бүр мөтэй өмсүүлээд тэгэл бас нэг бүрний өвчтэй болчихвол яах вүлээ. За нэг бүр нэг амар өндөр биш маа нэг дунд чинь нэг за нэг бас нэг хайтайхны навчи гэд ингээ ангууд л баг хамгийн доотлын үнэл 120,000-аас эхэлж байна. За нэг үнэхээр сайн готол аваад гэхэд 270,000-ад авч байна шүү дээ. Уусаа бодит байдлыг л болчихж байгаа. Гэтэл одоо монголчууд зуны турш хитэн мянган хонь ямаа идэж байгаа лээ. Тэрний арьс зүгээр л 2,000-аар тийш үү. Хогонд ачигдаад явж байгаа байхгүй. Тэр үнэ. Яагаад эндээ арьс шир боловсруулдаг 60 онд 70 онд арьс нэхий боловсруулдаг үйлдвэр Монголд байгаад болоод ажиллаад байсан. Яагаад байж болохгүй гэж. Тэгвэл тэр арьс нэхий үйлдвэрлэлийг сэргээгээд ингээд ирэх юм бол тэр үйлдвэрлэлд хэдэн хүн ажиллах бол. Тэр хүнийг хэдэн хүнийг дагаад хэдэн хүний амьдрал дэвшлэх бол. Ингээд буцаад тэр нэхийг чинь ингээд оруулаад ирэнгууд зундаа яагаад эсхийн үйлдвэр гэж байхгүй болчиход байгаа. Тэр ноос чинь зүгээр л хөдөө очингууд жалганд хөвтчихийдэг хог болчиход ш. Тэр ноосор чинь сайхан эсхий хийгээд янзын сайхан эсхий готл хийгээд өмсвөл би 120,000-аар хүүхдэд авна ш. 200,000 байсан ч би авна. Яагаад гэх юм бол Монгол эсхий хийхгүй тий. Тэгдэг. Тэгтээч миний хүүхдэд өвчөө өгөхгүй. Яг л тэр чинь цэвэр амьсгалдаг бүтээгдэхүүн. Одоо тэр нөгөө амар дэлхийн тэр одоо нэг том брэндүүдийн амьсгалтай гутал хөлөргдгүү гутал гэж яриад байна. Эсхий чинь өөрөө угаасаа амьсгалдаг бүтээгдэхүүн. Тий. Ингээд үйлдвэрлэл нь өөрөө 0 заачаад байгаа болохоор Монгол хөгжихгүй байгаа байхгүй. Тэгмэд гадны байгууллагууд одоо жишээлбэл ингээл хятадаас ч юм уу те манайх танаа ийм бүтээгдэхүүнийг одоо ингээ авахгүй. Ийм төслөж Монголд хэрэгжүүлэхгүй гингүүд за тэгвэл хийлээ халаа. Тэгвэл ийм туртай халаа. Зүгээр л ерөөсө хүний халаас нь багтцсан. Тэгмэд яг зүгээр миний яг бодож байгаагаар зүгээр үйлдвэрлэлийг хөгжүүлчмээр санагдаад байна. Одоо ингээд болсон болоогүй ингээл те амар сахарын агуулгын дүртэй ийм талах нарийн боо тэг хит хонсон мэддэггүй энэ сүүгийн баахан хоол унд зүгээр л хүний карманд л бид нар мөнгө өгöd байгаа. Харин тийм. Тэрний оронд сайхан хитэн 50 гарцын өвчнэрийг сайхан нэг цех нээж өгөө сайхан ажиллаад за сайхан Монгол борцог Монгол талах хийгээд үгүй чи ядаж миний хүүхдээ ирүүлэх гэж байгаа байхгүй. Тэр нөгөө гараад дэлгүүрээс тэр том дэлгүүрүүдээс аваад байгаа тэр 70-80 мянган ирүүлэх хүмүүс чинь зүгээр л манай ээж нар хийж чадна шүү дээ. Зүгээр хийж чадах байхгүй юм шүү дээ. Тэгмээд ингээд бид нар нөөцөө ерөөс ашиглахгүйгээр зөв хит их сэвэлттэй амьдраад байгаа. Энэ юу л ерөөс амар буруу. Би ерөөс ингээд миний санаагаар болог бол зүгээр ингээд амар гоё үйлдвэрлэлээр дэмжиж үйлдвэрлэлүүдийг л бүр янз бүрээр дэмжичмээр юм гэж юу? Зүгээр ингээд бүх талын үйлдвэрлэлүүдийг л дэмжичмээр санагдаад идэв. Тэгэнгүүт л үйлдвэрлэл бий болоод ирэнгүүт угаасаа ажлын байр чи өөрөө бий болгоод ирэнгүүт. Тэгэнгүүт тэнд очиж нэг солонгосын дор те элдв дээрээ дуудаад өмхий самгаатай орон жилийн давыг нугаахаас илүү их орондоо таваараа сайхан ажиллая л да амьдрээ л да. Яг амьдрах орчин цалин ажиллах орчныг бий галгаад гэх юм бол тэр хүмүүс чинь өөр хөвгтэй хаян байж тийш явах нь хинч хүсэхгүй шүү. Тэгэхээр энэхүү шин бодлоор бол одоо яг нөгөө төгжрлийн гол асуудал бол ер нь бол хөрөнгө мөнгөтэй ядууралтай холбоотой байна гэж үздэг шүү дээ тий. Шууд. Би бол зүгээр ядуур нэгдүгээрт ядуур хоёрдугаарт хүсэл байхгүй гэж боддог. Яг нэг манай Монголын нэг төрийн томчууд юм хийхгүй юм гэдэг шүү дээ тий. Ер нь би болохоор ингэж боддог байхгүй. Бүх талаараа гадны улсын нөгөө хараалтанд орсон учраас магадгүй тэр гадны хүмүүс манай Монголыг хөгжүүлэх гэсэн бодлого байна шүү дээ. Харин тийм ээ яг байна. Дээрээс нь дарж байгаа байхгүй юу? Харин тийм. Одоо тэр дээр байгаа хүмүүсүүдийн чинь ямар ч тийм хөгжүүлэх боломж өгөхгүйгээр дарчингууд тэр хүмүүс чинь тэр чигээрээ тэр хүний халаасанд орсон хүмүүс яаж чадахгүй шүү дээ. Юм хийхгүй. Ямар амар хэлт юм бэ? Үгүй үнэнгээ тэгэнгүүтээ бас одоо ингэж идэв штэ. Одоо энэ сүүлийн залуучууд ингэж архинд живж ин гэдэг идэв штэ. Би болохоор яг зүгээр ингэж санаа байгаад одоо ингэж хийчмэр санагдаад байдаг тань чадал хэрэггүй байдаг. Би зүгээр ингэж санагдаад байхгүй. Маад одоо юу л энэ цаг газар нутаг штэ тий. Тэгэнгүүт одоо ингэ архинд живээл одоо энэ амар ингэ архитарсан барцсан байгаа хүмүүсийг зүгээр ингэж хотоос холхон шууд ингээ бараг лагер шиг юм байгуулчмаар санагдаад байдаг байхгүй. Тэгэнгүүтээ бүгдийн зүгээр хүчээр тэнд авчиад ажил хийх чинь. Яа тийм нэг 2 жилдээ бол шорон шиг байсан чи яа тийм. Барилга байгууламжийг тэдрээр тэр тэр хүмүүс чинь энд хүний эрх зөрчил, хүүхдийн хайрыг зөрчил амьдарч байгаа ш. Тэднэрт ирэх ярьж яадаг юм. Тэднэрт нэг юм тодорхой юм юу өгч штэ тий. Ийм одоо хязгаар өгч штэ. Тэрийг давах юм бол тийш авчичдаг тий. Тэгэнгүүт ингээд тэндээ ингээд авчиж чинь. Тэгэнгүүтээ тэнд юу хийх вэ гэж зүгээр сайхан газар тариалан
гурилд бутаага тарил. Зөв. Тэгэн гутаа тэрийг улсын нөөцөд авангутаа улсын үйлдвэрлэлээс сэргийж. Улсын одоо нөгөө дээр үед агент гэж байдаг байсан шүү дээ. Одоо нөгөө манай ээж аав үед байдаг байсан шүү дээ. Яг тэр шиг тийм улсын үйлдвэрийн гурил бутааны дэлгүүр байгуулчих. Тэгэн гутаа тэр нь үнийн лимиттэй. Хажуугаар нь өрсөлдөөд компаниуд гараад иргэл дээ. Тэр Алтан царай Улаанбаатар. Улсын үйлдвэрийн 50 төгрөгөөр зарж ивэл Алтан царай 55-аар заргал дээ. Гурил зарагдахгүй л байхгүй юу? Яг тийм учраас энэ нөгөө үн барих амар том боломж. Тийм болохоор зүгээр л улсын үйлдвэрээ тгээс сэргийчмэр санагдаад. Тэгэн гутаа тэр архичдын хүүхдүүдийг архичин одоо арх угаад байдаг тий. Заавал яал үрч хүмүүс бол тэр зүгээр шорондоо явж байгаа. Одоо энэ учир утгагүй ингээд арх угаад байгаа хайрын сайхан залуучууд байдаг шүү дээ нэг. Тий. Эд бүтээх насны тий. Өрөвдмөр бүр ингээд харахаараас ингээд дотор хардламаар тийм хүмүүсийг зүгээр тэнд явж хорчмоор санагдаад. Тэгэн гутаа хүүхдүүдийн ингээд сайхан дотор бариад тэр хүүхдүүдэд архины хамаарлал гэдэг юм сэтгэхүйг багаас нь суулгахгүйгээр сургаад хөгжүүлээд дараа үеийнхаа одоо тэр архины уудаг хүмүүс чинь тэр үеэрээ л дуусна. Гол нь одоо бид нар тэр үеэсээ цэвэрлэж чадахгүй байхгүй юу? Дараагийн үеэсээ цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр дараагийн үе чинь тийм орчинд биш өөр орчинд те хийж бүтээх орчинд төрүүлээд ирэнгүүт за тэр хүүхэд 100% биш маа хэд 80% нь дараагийн эрүүл буюу зөв Монгол хүн. Хамаагүй өөр одоо сэтгэлгээнд хөтлөх боломж нь нэгдэн тий. Байгаад байгаа байхгүй. Тэгэн гутаа за тэр одоо тэнд аваачаад ажиллаулж байгаа хүмүүсээсээ цалингийнх нь тий 40%-ийг нь 30%-ийг нь өдөр тутмын хэрэглээ жоохон юмд нь өглөө үлдсэн 60 юм уу 70%-ийг нь шууд цэвэр хадгаламжинд нь хүүхдийнх нь боловсролтод зарцуулдаг байна. Тэгэх юм бол архичингаас архичин өвлөгдөж. Тэр чинь нөгөө нэг бас цалинтай гэх юм шүү дээ тий нэрээ. Тийм байна. Тэгэн гутаа үлдсэн мөнгөний ингээ хураагаад хүүхдүүдийнх нь боловсрол зарцуулаад ирэнгүүт архичнаас архичин төрөхөө болно. Архичнаас дараагийн их хурлын гишүүн, дараагийн ерөнхийлөгч төрөхөйч хөдөлмөрч хүн арай өөр зүйлийг үзэлтэй. Тэгэнгүүт яг нэг үннийг хэлэхэд надад тийм эрх мэдэл нь алаад чадамж нь алаад тэрээс нь ядаж яхад би бас эмэгтэй болохоор нөгөө ингээд арга гэр амьдрал гэд надад тэгж явах карьер хөөх бас боломж нь том хомос. Миний санааг аваад хин нэг нь яваарэ гэж. Тэг үнэхээр гоё. Миний бодлоор ерөөсөл ингэх юм бол одоо нөгөө манай Монгол ингээд тий жилийн дотор л амар гоё ингээд зэгцтэй зөв. Гэхдээ тэр хүмүүсийг ямар бүх хүмүүсийг хүчээр явуулах гэдэг байгаа шүү тий. Гүмаа гэхэд уугаад байвал явуулна шүү гэдэг л юм таа шүү тий. За жил нь үгүй маа гэхэд нэг 5 жилийн дотор өөрчлөгдчих л байхгүй юу. Нилийн өөр болно шүү. Наад чи нэрээ өөр болох. Жил арх уухгүй болонгоо тэр хүн дахиад архийг одоо нэг сэтгэл зүйн хүсгээ болоод архины хавтад одоо нөгөө хамаарлаасаа салаад эхэлнэ. Тийм шүү дээ тий. Баярлалаа их хүшээ. За баярлалаа. Инкүш бас цогт хэлчихдэг шүү. Тойргийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулсанд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За инкүшийг сонгоорой. За комментүүд хүргэе. Надад сайхан сонсогч би ямар уудаг ш. Эрка ах минь гэж өглөө нар гараад солон татах шиг боллоо. Тэр маш хэрэг байсан юм уу? За тэгээд нийгмийн асуудал хэцүүхээ миний бодож байгаагаар улс төрийн удирдагч нарын бүр мөсөн солих шаардлагатай. Жишээлбэл ямар нам орохгүй жинхэнэ их орондоо гэсэн сэтгэлийг харуулах хүн хэрэгтэй ч юм уу. Харин хэцүү байхгүй юу? За би багш хийж байсан хугацаанд скаутын холбоонд байсан хотын хүүхэд, Сонгон архын дүүргийн хүүхэд тэр дотроо ханы материалын за нэгдүгээр хороолол толгойтын хүүхэд гэж шал өөр байдаг. Миний харснаар ханы материал Сонгон архын дүүргийн 4 5 6 дугаар хорооны хүүхэд маш их ажилтай байдгаа гэсэн байна. За дархны дараг азаа дараг хотынхон төлөө их зүйл хийдэг сэтгэлтэй дарга Улаанбаатар хотын дээр сууж байгаа эрхмүүд ийм сэтгэлтэй болчихулж манай Монголын манай Монгол хүний гар харахгүй бүх үйлдвэрсэх бүх зүйл байсан даа. Одоо энэ Даваас Өрөн Баярагчийн одоо энэ комментэн дээр асуулт байна надад. Одоо ингээд хотын дарга нь л бүх хувь зайг шийдэж байгаа бол бид нар энэ чи яриад ч бараг хэрэг байгаа юм уу? Айгуу сонирн байгаа байхгүй. Одоо энэ Улаанбаатар хотын төвжирлийн энэ асуудлын хувь зайг зөвхөн хотын дарга нь мэдээд байгаа юм уу? Мань хидэд одоо хотын иргэдэд одоо ямар нэгэн юм байна уу? Ер нь сайн удирдах боломж байна уу? Ер нь бол сайн удирдахч доор байгаа хүмүүсээ чиглүүлнэ шүү дээ. Ард иргэдэд чиглүүлнэ шүү. Ер нь бол яг одоо зайгийн хэлж байгаа сайн удирдагч доод байгаа хүмүүсээ удирдах чиглүүлнэ гэдэг нь зөв. Гэхдээ Монголд байгаа сте. Бүгд дээрээсээ ингүүлчихжээл гэдэг санааг би инхүсээс ойлголоо шүү. Одоо ингэн зөө. За одоо ингээд яг өөрийнхөө хэлтэй сайн удирдагч гэдээ одоо хэлье. Тэрийг яаж шалгах юм? Яаж мэдэх юм? Мэдхгүй шүү дээ. Дотор нь байгаа хүн. Гүг одоо юм байгаа. Тийм баг тийм. Өдөрдүүлж байгаа хүн л мэдэх ба. Сэтгэлтэй байсан ч дээрээсээ дарамтлаа. За дараагийн сонсогч авч. Уг нэг үздэг тий. Байна уу? Өглөөний минь. Байна. За өглөөний минь тий.
За өнөөдөр юм. Сайхан амарсан уу? Оо сайхан. Хин бэ? Нөгөө 80 нөө. Оо яг 80 байсан юм аа. За 80 хотын төвчрөлийн гол үндсэн шалтгаан юу вэ? Хотын төвчрөлийн гол үндсэн шалтгаан баригдаж байгаа хот төлөв төсөлтөд одоо иргэд оршин сууж байгаа байрнууд дундаа ерөөсөө сургууль цэцэрлэгийн хангалттай тооцоолно барьж өгөхгүй байгаагаас л болж байгаа шүү дээ. Тэгээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх гээд. Сургууль цэцэрлэгт хүргэж өгөх гэж байгаа ээж аавын машинууд. Гэтэ угаасаа тэгдэг. Тэгээ дараагийн нэг асуудал нь энэ одоо хотод хилээд хүн ам нь их болцоход байхад талбай тойроод нэг 2-3 км хараад тамга төрийн өдөрлөд өвшөөл өгдөг яам тамга ихтэй сургууль эдгээр байршичаад байдаг тийм. энэ юмудаа бүгдээ шавж байршичаад за Улаанбаатар хот чинь өөрөө тэрчээрээ наран тул загвчлаа шүү дээ нэгсэндээ. Одоо яг тэгсэн. Ямар нэгэн болохоор бүгдөө тэрлэг гоч их явах болчтой нэг газраас өвшөөрөө наан ажилдаа ингээд бодлоо ерөөсөө тэр сургууль цэцэрлэг төрийн удирдлага одоо энэ дүүргүүдийн засаг захиргаа болон эмнэлэг цагдаанауудын тэр дүүргийн гадар нутгийн телевизтэй хэдэн 10 км явчихад хахад тэрний гадны зүүн харж байгаа төвд нь болгоод ихтэй цугуулуудаа жоохон зах руу гаргаад одоо залуур чинь туулын бургас огтлж дээр нь агаар дээр цемент цутган гэж яхаар элдв янзын тэр төрийн байгууллагуудынхаа байшин ганц нэг юм санаа гадсан гаргаад байна. Тэгээд төвжил байхгүй ч юм. Томаа алдсан хэдэн тэр хүмүүнтэй ямар гужаа байгаа шүү дээ юм. Тийш дээ. Яагаад газар оронч хүн Япон солонгос нэг арал дээр бие дээр давхарлаж хородоо тоож юм. Харин тийш дээ яг үнэн тий. Тэгээд нэг амтнд дуурайгаа бүх юм одоо ер нь төвчлийн шалтгаан ерөөсөө төрийн байгууллага сургууль нөгөө нэг энэ тэг хүмүүсийн нөгөө бөөнөр үйлчлүүлэх ёстой газар байна тий тэдэр байна. Зөв. Би угаасаа тэгж шүү. Одоо ингээд одоо та нар бодохгүй би одоо манай хан бол нисгэж байдгийг. Одоо үйлдвэр танад 5 богдын бууд гэж байдаг мэт хөө. За мэднэ. 5 богдын буудаас 19 одоо үйлчлэгийн төвийн бууд шүү 75 дугаар. За тий. Нөгөө тэндээ санаа бодоод үзэхгүй 75 дугаар сургууль 52 дугаар сургууль 115 дугаар сургууль. Тий. Тэгээд одоо хангаа дээд сургууль, орхон дээд сургууль, авраг дээд сургууль, хангаагийн чинь дээд дунд доодтой. Дарныхаа хоошоогоо тэр солонгос хүнсний ямар нэг коллеж гэдэг. Ингээд ерөөсөө ганцхан буудлын хооронд тэгээд баахан нөгөө нэг одоо тэн дундор явсан чинь тэр нөгөө ойд төр нөгөө жүнглийн Жорж гэдэг чинь нөгөө нэг ширэнгийн сармагчин гэдэг шиг бетонын ширэнгийн хүн самгчингууд очиод байгаа юм биш үү? Ингээд яг хоорондоо нэг 10 20 метр хүрэхгүй зайтай ингээд цонхон онгохоо ангуутна гадаа яг ингээд ийм хүн хүүхд шуухт орилж мөрж байна. Яг ингээд ийм ширэнгэн дотор явж байгаа юм шиг. Тэр үнэн шүү. Ямар гадаргууч биш нөхөд болоо тэрийг өөрснөө мэдчил байгаа. Маясын бодлоо тоогож маясын хэрэгцээнд дээр нэгсэндээ бизнес хийгээд байна шүү дээ. Тэгээд энэ чинь толгойгүй шинжтэй төрийн албадууд нь хоорондоо уялдаа холбоо байдаггүй юм байл. Одоо гадар зохион байгуулалт байдгүй байлээ. Энэ нэг газар дээр маань хэрүүл зотон болоод бидний ямар маадуу хашаан таашиж битүү юм байх гэлээгээд Наяа. Нөгөө нэг нисхийн тийшээ нэг юулээ нэг төрийн нэг байгууллага явсан шүү дээ. Хангаад орсон гэдэг. Тэрнээс бас цаашаага нэг архив жилөө. Архив байгаа. Тэр мөр чинь бас жоохон төвхтэй юм шүү. Лайтай байсан шүү дээ. Жоохон хол молтцсон юм шиг санагдчих надад. Үгүй харин тэр чинь наад нөхдүүд чинь нөгөө бүх нийтээр үйлчлүүлэх байгууллага нь айлын. Тэр нь аль зүгтээ байх юм. Тийм үү. Дүүргээрээ үйлчлүүлэх нь ханаа. Царай минь хэлээд байгаа дүүргийн имлэг дүүргийн гэдэг байгаа чинь тэр байхгүй. Одоо архив гэдэг юмар чинь Монгол улс даяар тэр зэрэг үйлчлүүлнэ шүү дээ ер нь бол. Тэгин. Тийм биз дээ. Тэгэхээр шодроо төвдөн байвал зүг байхгүй гэдэг чинь уг нь бол. Босод тэр дүүргийн саний миний өдрөө зөвхөн хан уул дүүргээр ингэ ярихад саний миний хэлдэг буудлын хооронд хан уул дүүргийн имлэг цагдаа шүүх замын цагдаа бүх юм тэндээ. Тэгээд зүгээр энгийн ухаанаар бодоход зүгээр л тэр хэсэг хэдэн саний миний нэрлдэг хэдэн сургууль цэцэрлэг төрийн байгууллага эмнэлэгний ажилчид ажилдаа ирэхэд төвжил болцохоор байгаа даа байхгүй. Тэгсэн чи юу дээрээс нь нөгөө цэцэрлэгээс ахуулаад бага ангийн хүмүүсээ бүгдийн гараас гарт гэж бүгдөө нэг асааж аваад байна. Харин тийм. Ханаа төрчүүл яхаа хүн бол үүдтэй хайрлал явж байгаа шээ. Тэгээд ямар хийх юм олж ядсандаа нэг бүрээс асаагаад хоорондоо тэнэд явуулсан биш. Тэгэхээр албаар тийм зохион байгуулалттай байлгаад тэгэхээр энэ төвжил хүний энэ амьдралын цаг хугацааг үрдэг юм ер нь цагаар яг миний нөгөө нэг яриад байдаг үндэс сэдвүүл орж байгаа юм л та. Тэгээд хүүхдүүд оюутнууд амраад хүүхдүүд амраад төрийн байгууллагын амралттай өгөөд наадмаар гараад Улаанбаатар эзэнгүй л болчихсон. Наяа. Тэгвэл ганц л асуулт байна. Ер нь манайдэд яг хийж чадах юм байна уу? Яг биднэрт одоо оршин суугч нарт одоо хийж чадах юм ер нь юу вэ? Энэ асуудал амах шүү дээ. Энэ
байр суурьныхаа гадна талбай малбай стандартаа барьж болдгоо юм уу? Одоо ямар чаана газар хаач ямарч байр авлаа гэсэн ингээд нэг л бахан метр квадрат гадна царай өнгө төрөх гэдэг нэг бахан сүртэй механикууд байдаг. Очоод тавьдаг, очоод амьдэрдэг, гадаа нь хүүхэд тоглох талбай ягаад ч байхгүй. Ямар том мундаг үнэтэй одоо өндөр зэрэглэх хотгор нь ялгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрэндээ ямар шаарга тавихгүй бүгдрөө яг нэг юм аквариум төжидэг загснууд чи тэгэл нэг юм том байшин дотор орчоод орондоо метр квадрат унсан машин хоёроо уралдаад байгаа болтойгоомоо зайлаа. Нэг бүгдрээ адилхан комсишхоо машин ууц болцоо байж чинь хэсэгт хахуулчид дамын намайг хулгайч нэг шинэ вараа барьчин тэгээд хоорондоо уралдаа зайлуу нэгэндээ бас гайхуулмаар болоод нөгөөдүүл нь бас зэрэгчих санаатаа хойноос нь өөзөлдөөд тэгэл ингэ явах юм шүү дээ. Харин. За баярлалаа Наяа. За. Яг энэ болон дээр 80 бүрээс айгуур яагаад орж ирдээ. 80-гийн цаг гэж оруулж ирэн шүү заа Наяа. 80-гийн болон гэдэг нэг юм болонтой. Залгачж байгаач. Бид нэрээ тэр гадна талбайгаа зохицуулахгүй бол нэрээ энэ маягаараа тэр айгуур хөвгүүд айгуу хортоо Харин тийм шүү үнэн. Тоолох талбайч байхгүй, гараа суух талбайч байхгүй. Насараа тэгэж амьдрах хэцүү шүү. Тэгээд нэг бүр хөвгүүд нь сулбаац юм болж штэ энэ чинь. Ааха. За баярлалаа Наяа. За баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөй. За манай гой сонсогчд зөндөө байна уу? Гой энергитэй гой яг зөв үнцээ олж хардаг тийм ээ. Сая давхар дуудлагууд орж ирж байгаа боловч бид нэр одоо авах боломжгүй байна. Ягаад гэвэл Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань хугацаа цаг маань дууссан байна. Найруулагч маань бараг тэндээс юу дохой зангаагаар бид гурыг алхна. Үндэс рүү булан дээр бидний ярьсан зүйл бол юуны төвжирлийн үндэс гэдэг зүйлийг ярьлаа. Та ч гэсэндээ энэ талаар байнга бохимдож явдаг байх. Магадгүй гарч шийдлийг нь ч гэсэндээ ингэчүүл амрав, тэгчүүл амрав гэдэг янз янз шийдвүүд ч гэсэндээ гардаг байх. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийн үндсийг нь бид нэр мэдсэн цагт хизээ нэгэн цагт үндсээр нь тэр зүйлийг сугалж гарах өдөр ирэх баха. Ингээд радиогийн 2 дугаар студид очроо Эрка Заяа найруулагч Мизо ажиллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсын өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ 7 цаг 15 минутаас уулзтлаа. Түр баярлалаа. Өрөөгөө тий. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио